Hey, what's up guys? За NBA Lover Boys podcast-ийн дараач нэгэн дугаар чигтгэхэд бэлэн болоод байна. Мэдээж өнөөдрийн подкастыг Retro Station дээрээс за Hot Basketball-ын хүлгэн болон дайн сургуулийн Бето нартайгаа хамт за NBA эхэлсэн өдрийн мэндийг за ер нь твшүүлээд одоо бидний үзэгчдийн хувьд бол баг баярын өдөр гэж хэлээ. Баяр шүү. Буурахгүй бах тийм. Тэгэд өглөөний хоёр тоглолтоо ер нь аль алийг үзв үү? Үзээ. Тэгэхээр шууд энэ тоглолтуудаас эхлээд яриад явъя гэж бодож байна. Тэгэд манай хуудсыг мэдээж та бүхэн хуудс болон одоо YouTube channel-ыг бол үзэж байгаа бас subscribe дараагүй байх юм бол subscribe дараарай. За тэгэд бидэрт бас тэ тодорхой хэмжээний үзэлтийн тоогоор бас хандив орж ирдэ шүү. Тэгээд хандив бас нэмэлтээр өгөхөр бол шууд нөгөө YouTube-ээрээ өгчих болдсон шүү дээ. Эсвэл данс байгаа тий. Доорх битсэн данс байгаа. Тэдгээр дансууд руу бас шилжүүлэх боломжтой. Тэгээд дээрэс нь N-Sports-аас гарч байгаа. Тэгээд N-Sports-аас манайха үзээрэй. Тийм энэ 7 хоногт дөрөвдөд гараад за эх 7 хоногудаас 3 дахь болж наашилж магадгүй юм шиг байна. Тэгэхээр бид яг мэдээлэл нь баттай болчих юм бол бас пост хэлбэрээр хүргээд явна. Тэгэд дараачийн дугааруудаас ер нь N-Sport-оос төрүүлж ороод дараа нь манай яг YouTube хуудасаар ер нь бол schedule хийгээд араас нь лайваар цацагдана гэжсэн төлөвлөгөөтэй байна. Тэгэд юу болох нь харчих. За окей тэгэд шууд бүгжний ринг церемони байгаас эхлэе явъя гэж бодож чинь те. Манай хүлгэн маань бол шууд өглөөний тоглолтыг шууд ер нь юутай хэвтэй бараг үзэж байгаа шиг харагдсан. Тэгээд сэлгээний судалт бас те бүүлсэн гэсэн тэгээд энэ бүх талаар гоё яриад эхлэе гэж бодож байна. За тэгээд бүгдээрэнд NBA эхэлсэн баярын мэндийг хүргэе. За мэдээж NBA маань аваргууд хөшгөө нээдэг. За тэгэхээр Houston Rockets-ыг бол Paycom Arena-та хүлээн авсан. За аваргын церемони бол яг хаа ер нь нэг тийм нэг сүртээс онцлох юм байхгүй ч гэсэн бас гоё болсон. Яг гэх юм бол Oklahoma-ийн анхны аварга. Тэгэхээр үзэгчд бол маш юутэйс дуу чимээ өндөртэй байсан. Тэгээд дээрэс нь нөгөө одоо NBA чинь нөгөө нэг олон суугаа гарч байгаа. NBC дамжуулсан нэг. NBC ч бас маш тийм хуучны нөгөө нэг 90-ад оны үед гардаг байсан учраас маш тийм нөгөө нэг хуучны хэм маягтай байсан нэг өвөрмөц бол санагцсан. За тэгээд аврагын ёслол тэгэл гоё болсон шүү дээ. Залуучууд бүгдээрээ гарч ирэл. Шээ хамгийн сүүлд бүгжээ гарч аваал те. Гарч гайхаал те. Тэгээд хураанаас нь том бүгжүүлсэн шүү дээ. Тэгэл байнараа хүлгсэн чи яг ганц байнер байгаа. Тэр нь бол мэдээж нөгөө Ник Коллинсны байнертай цуг ингэж заларч байгаа. Тэгэхээр Ник Коллинсны байнер маань ганцаардахгүй болсон тий. Гүсигийн домг штэ тэр чи одоо. Тэгэлээ баха. Бүх карьераа тэнд өнгөрүүлсэн. За энийг хараад KD ер нь юу бодогдсон бол. KD ч одоо түрүү үлрэл хүртэл энэ багийн гоут нь байлаа шүү дээ тий. Франчайз гоут нь байлаа шүү дээ. Өнгөрсөн үлрэлийг дуусгахын өмнө хүртэл. Westbrook юм шүү. Өнгөрсөн үлрэлийг хүртэл. Мэдгүй би бол хөвдөө KD хамгийн хайрлагдсан нь Westbrook бах ямар ч байсан. Хамгийн амжилттай нэг үл Кевин Дурант байх л. Тийм л тий. Тэгээд KD ч одоо юу бодогдох тий. Тэгээд цаач нь даадаг юм дөө. KD ер нь бол яг зүгээр хувь хүнийх нь сэтгэл зүйн хувьд бол мангар өндөр штэ. Маш хүчтэй сэтгэл зүйтэй тоглогч. Өнөөдөр бүүлүүлж явахтаа хүртэл ингээл өөрөө өөдөөс нь бүүлээл тий. Тэр одоо хүмүүсийн юу яаж илээ тий. Хэн дээр Стивен Адамс, Джеф Грин хоёр дээр бол маш гоё ухтаж аваад KD дээр бол бүүлж илээ. Одоо тэгтээ би тэгж одоо OKC-ийн финүүдийн за таланч байдаг юм уу? Яг сэтгэлээсээ ингэж бүр үзий ядаж бол бүүлэхэ болцсон баг. Зүгээр ингэж нөгөө нэг бүүлж байгааг нь KD гоё хүлээж авдаг тий. Ингэж бүр ингэж муухай ингэж урвааж хүлээж авдаг. Apex-ийн энэ шиг хүлээж авдаг учраас адилхан тэр entertainment талаасаа ер нь тийм солилцоо гэдэг шиг юм байдгийн болов гэж бодсон зүгээр. Магадгүй үзий ядалтаар илүү урамшуул авч тий. Одоо KD тий. Бич болно. Магадгүй. Тэгээ өөрөө угаасаа тийм хүмүүсийг троллох дуртай гэдэг тэр нөгөө starting 5 дээр хилээлэл л тээ. За тэгээд шууд тоглолт руугаа орё гэж бодож байна. Тэгээ Rockets бол түүхэнд хамгийн өндөр гарааны тавтаг биш ээ. Нээлтийн өдрийн түүхэнд хамгийн өндөр гарааны тавтаг бол гаргасан. 8 топс холбогчтой тоглосон. Kevin Durant SG дээр энэ олон үйлрлийн дараа тоглолоо тий. Сингүн Адамс гэсэн өндрүүттэй гарлаа. Тэгээд аваргуудын хувьд бол J-Dub байгаагүй. Isaiah Joe байгаа. Бас өөр чинь юм блэ. Бас нэг нь байгаагүй шүү дээ. Никола Топич байгаагүй. Тийм. Тэгэд бас яг сэлгээ болон гарааны яг хоёр чухал хүн нь бол байгаагүй. Тэгээд энэ нөгөө талд бол мэдээж памфлет авахгүй. Тэгээд ингээд тоглосон. За тоглолт юу н эхлэлээс нь үдсэн болвол
шууд ер нь яриад явъя гэж бодчих тий. Маш шууд айгүй амар хамгаалалттай баг тоглолт хийлсэн. Тий. Тэгэд ер нь Rockets дандаа дээр нь явсан тий. Тий. Эхний хагас бол ер нь Rockets-ийн хэмнэлээр Rockets-ийн давмгаа байдлаар үл явсан. Тэгээд тоглолтын эхнээсээ угаасаа маш тийм эрчтэй, маш физикал ийм тоглолт болсон тий. Тэгэд надад анзаарчихсан юм нэхэр эхлээд жоо Rockets-ийн тоглохыг харах айгүй хэцүү байгаад байсан. Тийм учраа болохгүй яг Адамс доор байгаа тахаар Сэнгүүн ингээд очие ихээр ингээд оноо моноо авахгүй. Эхний хагаст бол ер нь Сэнгүүн бол ер нь шитгэс өрд яг доороос оноо аваагүй штэ. Зөрүүд нөгөө талд нь Чэт бол идэж ууж исэн. Чэтийг би бүр ер нь энэ үлрэл бүх тоглолтод ийм байгаасаа гэж бол хүсэж байгаа. Айгуу тийм агрессив эхнээсээ өөрөө бөмбөгөө аваад дайрч илээ штэ. Шэй бол нь эхнээсээ оноо аваад эхэлдэг гэсэн. Энэ тоглолтод бол Чэт эхлүүлсэн бол ер нь дуртай байгаа. Чэт маш их гоё бөмбөггүй гүйж өөрийгөө маш гоё сулж исэн. Тэгэд шидэлтүүд нь ч нэг тийм гоё смут байлаа шүү дээ. Тийм байлаа. Нэг тийм гоё унах дуртай гэх юм уу те. Тэгээ өнгөрсөн үеэл чинь нэг Чэт чинь нэг ингээд шидэлт нь нөгөө нэг юм арк гэж гарахгүй юм маш тийм тэгшгээ явуулсан. Нэг юм хатуу гараад те. Гоё явж илээ те. Эсвэргээр лүүдорт өнөдөр болох байгаагүй тоглоом дээр. Би юун дээр тэгж харсан. Карусо, лүүдорт эдэр чинь яг юм сэтгэл зүрхээр тоглодог хүмүүс, юм том зүрхтэй хүмүүс. Тэгэнгүүт өнгөрсөн улирлынхаас энэ улирал ялгаа нь аврагын шаардлт энэ хоёр дээр ялангуяа мангаруудаа үргэлжлэх баг. Одоо ер нь бол жоохон муухайгаар хэлэхэд Карусогийн өнгөрсөн улирлын маш сайн улирал бол жоохон хөөсрөл гэж хэлэх гээд байхгүй. Яг сайн тоглогч юу сайн тоглогч л доо. Өнгөрсөн улирал бол лигийн шилдэг давин тоглогч нэг үлээ шүү дээ. Карусо мөр хамгаалтаар бүх юм нөхөл тэ. Плей-офф тоо ер нь. Тий. Тэгэхээр тэр бол жоохон хөсрөл байсан болов уу гэж бодож байгаа. Гэтэ нэг санаа зовсон юм нь OKC дээр энэ нөгөө нэг аврагын шаардлт аврагын барданд л битээ удаа үргэлжлээсэ. Одоо сүүлийн жилүүдээс аврагаа хамгаалж чадаагүй багуудаас ганц харагдсан Celtics. Celtics бол яг аврагынхаа дараа үлрэл бол аврагын шаардлтанд тайлбардахгүй саргаал баларцсан шүү дээ ер нь. Плей-оффд ороод тэр шаардлтаасаа гарч чадаагүй ер нь бол. Celtics тэрнээс өмнө үүрээд унтсан л та. Үүрээд унтсан гэж би бол хараад байгаа шүү. Гайгүй шүү дээ. Плей-офф руу гайгүй орж ирсэн шүү дээ. Тэгэл OKC дээр OKC өнөөдрийн тоглолтод яг хэмнэл амар гоё байсан те. Хьюстонгийн хамгаалалт амар сайн байсан. Гэтэ яг өнгөрсөн улирлын аврагуудын OKC-гээс өнөөдөр шал өөр баг байсан. Ер нь айгүй өнхаагүй байсан. Юм уугар. Би бол эхний хагас бол тийм байсан. Эхний хагас бол яг OKC-гийн нөгөө нэг тийм нөгөө доминант хамгаалалт нөгөө нэг эсэг банга бөмбөг алдуулаад те бөөнөрөө пирана шиг ингэ шаваал те яг тэр нөгөө нэрийн ууц болсон тоглолтууд нь бол болохгүй байсан. Арай 2 дугаар хагас шал уур гарчсан. 2 дугаар хагас яг нөгөө бидний мэддэг OKC бол гарчсан. Ялангуяа тэр нэг 12 онооны доор орж эхэлсэн шүү дээ. Тэрнээс эхлээл ер нь хамгаалт бүр шал өөр болоо гараад ирсэн шүү дээ. Нэг хин өөрөө тайм аваал. Тэгэд энэ тоглолтноос зөв Кейсэн Волсыг онцлмоор. Кейсэн Волсын яг тэр эхний шугамын хамгаалалт бол үнэхээр амарсан. Ерөөсө Кейсэн Волсын тэр гар нь бүр ингэ цаваатай юм шиг багц. Ерөөсө бүх бөмбөгдөг хөөц тэ. Тэгээд зөв би энэ үлэл Кейсэн Волсыг магадгүй зүгээр all defensive team ч юм уу, MIP ч юм уу тэлийн бас өрсөлдөх юм болов уу гэж юу бол бодсон. Явандаа лүүдэртэй ажлыг авах юм гэгдээд байгаа шүү дээ. Өнөөдөр жишээлбэл 5 бөмбөг тасалчихж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь тэгээд Шэй бол ер нь бол ихний 3 үнэхэр шимбэг өссөн шүү дээ. 11 оноотой явлаа шүү дээ. Эхний хагас чинь 5 оноотой бүр дууссан шүү дээ. Тэ. За 2-ын чөлөөт шидэлтэй. 3 чөлөөтэй. Тэ. Яг үүнтийн тоглолтод үнэхээр гоё болсон. Үнэхээр яг шууд ингээ плей-оффын тоглолт шууд эргээ ирж байгаа юм шиг. Ингээд нэг одоо бид нар хамгийн сүүлд NBA-гийн тоглолт чинь финалийн тоглолт үзсэн шүү дээ. Яг тэр одоо уур амьсгал, тэр одоо physicality тэр бие хүчний тоглолт бүр яг ингээд үргэлжлэн явж байгаа юм шиг санагдсан. Тэгээ одоо ингээд бодохоор доороо иж нэг талаас Чэт хөгж байгаа л нөгөө талаас Кевин Дюрант хөгтчихөж байгаа байхгүй тий. Тэгээд Амен Томпсон бас тодорхой хэмжээний бас гинтл аваад тэгээд ер нь сэргийлээ суулгацсан гэж би бол ойлгосон. Тий Амен нэг шөрөмс хүмүүсэнд татаад тэгээ суучих болсон шүү тий. Тэнгүүд нэмээд 2 цаг одоо нэмэлт цаг гаргаж байгаа байхгүй. Үлрэлийн нээлтийн тоглолтын тэр шүү дээ. Тий. Тэгэд Кевин Дюрантыг ер нь юу гэж ажиглаж байна? Яг энэ багт одоо шууд эхний тоглолтоос л ер нь яг яах хэрэгтэй юм шиг санагдсан бэ. Одоо жишээлбэл эхний хагас айгуу сайн товтлож байгаа. Тэгээ 2 дугаар хагас руу бараг товтлохоо болцсон шүү нөхөр. Тэгээ 4 дугаар үеийн сүүлд нэг доортоос нэг алдаа авч нэг чөлөөд шийдсэн тий. Ер нь яг энэ нөгөө нэг шинэ хүн орж ирж байгаа учраас KD шиг хүн орж байгаас баг зэрэг нөгөө нэг chemistry ойлголцох асуудлуудад нэг жоохон эхний
одоо үлрэлийн ихэнд бол байна л да. Гэхдээ ер нь бол би бол KD-г бол нэг асуудал бол байхгүй гэж бодож байна. Тэгээд дээрэс нь өнөөдрийн зүгээр Houston Rockets бол товтлого нь бол мэдээж аргагүй байсан. Угаасаа бид ийм Houston Rockets-ыг харна. Гэхдээ өнөөдрийн тоглолт аврагууд эсрэг байл. Аврагуудын хамгаалалт бол бүр ингээд ямар ч товтлогоог бол ийм харагдуулдаг байхгүй. Тэгэхээр дараагийн тоглолтуудаас би бол Houston Rockets-ийн нөгөө нэг өндрөөрөө тоглолтог давуу тал нь гарч ирээ те. Багуудыг бол бүр зоох болов уу гэж бодож байна. Дараагийн тоглолтуудад энэ гарааны тавтараа явах болов. Эсвэл гараалуу магадгүй Dorian Finney-Smith ч юм уу гимтлээсээ те. Эсвэл Reed Shepard ч юм уу гарч ирэх болов. Finney-Smith ирчих юм бол би бол Finney-Smith-ийг бол гараал гэж бодож байгаа. Гэхдээ Finney-Smith жоохон их арай болоогүй юм шиг байна. Болоогүй те. Бетогийн хувьд юу гэж бодож байна? Бето ч одоо Rockets-ыг муулцсан хүн болоод байгаа шүү дээ өнөөдөр. Тэгсэн би зүгээр барьж байгаа. Хүн болгоно л амар пүү паа гэдэг тахлаар нь л жоохон ёжломоор санагдахгүй. Тэг яг хөө тэгтээ зүгээр асуудал бол мэдээж байгаа шүү дээ. Холбогч байхгүй, шийдэгч байхгүй те. Тэр асуудлыг л дөвийлгэж анти рекордуудын эзэн болно гэсэн чинь л хүн ер нь рекордын эзэн болно гэж тоглолтын яг өмнө таана гэж юу бахав те. Хинч Will Chamberlain энэ тоглолтод Will өнөдөр 100 аав шүү дээ гэж хинч хэлээгүй шүү дээ. Тийм тийм боломжгүй зүгээр тэрэн дээр бити тэгэж амар сүртэй хүлээж аваад байгаа чи ямарч эмзэг юмтэй Rockets фэнүүд чинь одоо. Гэтэ энэ асуудал Rockets дээр OKC би унхаагүй байгаа гэж хэлж байгаа юм нь 2 м гарцсан 5 хүнээс яагаад өнгөрсөн үлрэлийн авраг тэр одоо өндөр бейстэй урд нь те дарамттай тоглолтог OKC өнөөдөр яг бүтэн харагдахгүй тэр хүмүүсийг яагаад ингэж бүтэн өнөөдрийн тоглолт илүүрхэж чадахгүй байгаа юм бэ гэж харсан бохоо. Тэгээд унхаагүй нэгэд яг хөө зүгээр яг нөгөө талдаа Houston тэгж харагдуулсан байж болно. Гэхдээ эн чинь өнгөрсөн үлрэл лигийн бусад 29 багийг илт илүүргсэн түүхэнд байхгүй хамгаалал түүхэнд байхгүй довтлого ийм баг байж иж зүгээр энд нэг юм шинээр кедитэй болсон холбогч байхгүй шидэгч байхгүй айгу асуудалтай харж илстэй бөмбөг олохтой залаа авчих байхгүй Альфрен шингүүн гэдэг тийм ээ одоо нэг ч таарж ин да олохтой бөмбөг залаад ингээ залгуулад өгчих хүн байхгүй баг дээр OKC яагаад ингэж тоглож байгаа гэж харсан. Гэхдээ зүгээр энэ ихний тоглолт учраас л тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ нөгөө талд Houston дээр одоо зах зээл дээр зүгээр нэг лигт 4-5 жил тоглолцсон. Лигт нэг 4-5 жил холбогч хийгээд үтцсэн өчнөө хүн байгаа шүү дээ. Гэхдээ нэг бөмбөг заавал зоод аваалаа зөв үнд нөхчтэй. Харин тийм хүмүүс өчнөө байгаа шүү дээ. Заавал ингээл нэг юм авраг багийн гарааны холбогч байх шаардлагагүй байхгүй. Баг зүгээр нэг юм NBA-д холбогч хийж мэддэг хүн хэрэгтэй шүү дээ. Тэгтэл Houston нэгийг нь туршаад үзчих хэрэгтэй баггүй ер нь бол. Houston гэхдээ гол нь 11 сар хүртэл хүн авч чадахгүй гэсэн шүү дээ. А тийм үү? Тийм. 11 сар гартал гэлөө. Яг фри эйжентээс солилцоор болж болно шүү дээ. Тий. Тэгэхээр одоо солих баг байхгүй л тий. Одоо тэгээд Rich Shepard өнөөдөр Amen Thompson жишээ нь хүчээр 3-аас шидэд ийл айгүй их. Тий. Яах арга байхгүй доор Adams-тэй шингүнтэй болчихсон. Сул хаяад илээ. Тий. Тэгэнгүүт хүчээр 3-аас шидэд илээ. Rich Shepard яг NBA-д бэлэн биш бөмбөг залах хүн байгаад байгаа байхгүй. Rich Shepard ч сони ингээд бөмбөг очиж авдаггүй юм байл шүү дээ. Яг ингээд зүгээр ингээд хүлээгээ зогсоод. Баяр тийм мэдгүй байгаа л хүн шинж жоохгүй яг туршлагагүй мэдгүй байгаа. Дараа чинь тоглолтоос гайгүй л байна. Тэгээд Jabari Smith Jr жоох ашиггүй харагдсан өнөөдөр бол зүгээр яг ингээд шидэгчийн байрал дээр яг завжин дээр л зогсоод байгаа байхгүй. Тэгээд завжин дээр шидэд хийвэл энэ хийхгүй бол нэг дохиж орно. Тэгээд өөр нэг давуу тал өнөөдөр л харагдаагүй. Уул нь бол айгүй потенциалтай тоглох шиг биш хардтай. Би бол арай жоохон өөр дүнэлтэй одоо. Би бол Houston Rockets-ийг бол одоо бид гурав дараагийн нөгөө нэг сегмент дээр юу ярина л та нөгөө таамгаа standings. Би бол standings-ээс 3-т битсэн баггүй. Өнөөдрийн тоглолтыг хараад би тэр 3-т битсэндээ бүр нэлээ ихтэй болоод байна. Өнөөдрийн тоглолт бол мөнхөө сайн тоглолт болсон. Би бол мэдээж эсрэг багийн аврагууд байгаа байхгүй. Аврагуудын хамгаалтын бол ямар ч товтлогоо бол ийм харагдана. Тэгэхээр зүгээр одоо дараагийн тоглолтуудад өөр багууд эсрэг аваад ихлээр одоо нөгөө нэг товтлооны самбаас бүр олон бөмбөг авдаг. Тэр нөгөө давуу тал нь гарч ирээд possession battle буюу те тэрэндээ одоо ялаад эхэлнэ. Ингээд ер нь бол би бол нэг тийм ер нь бол өөдрөгөр харсан. Rockets-ийг бол тийм яг өөдрөгөр харж байгаа л да. Гэхдээ яг нөгөө нэг яг шууд тэр нөгөө одоо энэ хоёр багч угаасаа л тэр хамгийн цаанд тулах боломжтой байхгүй. Шууд тэр асуудлыг нь харуулсан болохоор тэрийг л илүү хөндөж ярьж байгаа юм болов уу. Одоо жишээлбэл Sans Mas юу мөөх ч юм бол идэж ууна шүү дээ энэ багч. Тэгстэй плей-ины багуудыг ч юм бол идэж уух ёстой л доо. Тэгэд яг хуу зүгээр
Капелло яг ямар ч шаардлагагүй л харагчлаа. Надаас өнөөдөр байна. Өнөөдөр хараад Стивен Адамс руу хайр хөрлөө шүү дээ. Хүү Стивен Адамс ямар гоё байна гэж бодод. Яг нэг хөгшин хүн биш л дээ. Тэгтэл айгуу гоё харагчлаа. Азаа арт штэ нэг тэгж амар илүүрхдэг төв бас л цөөхөн штэ. Баггүй. Бүр ингээ хойноос нь бүр ингэж хатгаж орж аваад. Тааж манай Адамсын яг нэг юм хатгалт бол жоохон худлаа болцсон билээ. Жоохон юм саллах маягийн болцсон байлээ гэж. Нэг юм угаасаа сарвандаа бас гинтл авчихсан юм. Тэгээ нэг юм ер нь юм хатгаад хийчдэг байсан юмнуудаа ер нь хийхэ болцсон л л. Стивен Адамс багчин байх юм бол ер нь бол алдсан тоглооны хоёр алдсан тоглооны нэг заавал авахгүй ер нь Стивен Адамс тийм амар давуу талтай байхгүй тий. Тэгэхээр яг хаа Капеллиг авдаг бол би бол тэр Стивен Адамсыг нөгөө амарч мамраа тий нэг тийх үед нь л Капеллиг илүү ашиглах гэж авсан байх гэж бод. Тэгэхээр явж тэгээд сэнгүү энэ үлрэл бүтэн дөрөвдөр тоглохоор болж байгаа гэсэн үг. Тэгж л тарж дээ тий. Яг гоо тэгээд янз бүрэл ашиглах байх л та. 3-ны 2-т нь 4 дээр. Харин тий. 4-ний 3-т нь ч юм уу тий. Одоо жижигхэн багуудын эсрэг юу гэдгийг сэнгүүн 4 дээр биш 5 дээр гарангуудаа KD буцаад 3 руугаа ордог ч юм уу. Тэгж л дуусах юм шиг харагдаад байгаа шин. Тэгээд энэ тоглолтын дээр нөгөө би яг тэр эхний хагас дуусаад нөгөө пэйж дээр бичижсэн. Энэ хоёр багийн нөгөө нэг хин нэг товтлогоо хийсэн. Товтлооны тэр тулаандаа л ер нь ялсан баг нь хожихно гэд яг тэгвэл болсон. Төгөөс ятсан. Houston Rockets 22 удаа бөмбөг алдсан. Тэр 22 бөмбөг алдтаас нь OKC 26 оноо авсан. Тэгэхээр яг тэр нөгөө possession battle гэдэг маш чухал. Яг гэх юм бол Houston болно шүү дээ. Тэр довтлооны тулаанд яаж алдаг вэ гэхээр довтлооны самбаас авна. Харин OKC болохоор эсрэг багаа бөмбөг алдуул. Тэгэхээр илүү бөмбөг алдуулаад илүү оноо авсан. Тэгэхээр л ер нь бол хоёр өөр философи яваад хоёр өөр философи, хоёр өөр тоглолтын арга барил ингээд тулаад байгаа байхгүй. Тэгээ Houston бол би бол хоёр өөр тайм гарахгүй хожигдсон тоглолт л гэж бодсон шүү дээ. Гиди тэр тайм авцсан шүү дээ. Авсан. Тэр шүүгч харсаар яж тэр эргэлзээд болцсон бохоггүй тий. Гиди угаасаа авцсан бохоггүй. Гидиг тэгээд идэх шүү дээ. Ер нь харсаар яж ижил гараагүй аа. Яг нүдэн дээр нь болсон шүү дээ. Гиди бүр ингээс гадна бүр хэлсэн шүү дээ. Тий. Тайм аут гэж хэлсэн бохоггүй. Тэгээ сингүүн бүр ингээ болооч. Стагээ бараг тэгсэн баха. Тэгээ нөгөө Бэверли шиг камера очиж үзүүлдэг шиг л юм болсон да. За тэр ч яах вэ? Дараачийн тоглолтууд руугаа орё гэж бодож байна. Тоглолтууд руу гинэ тоглолт руугаа орё гэж бодож байна. За энэ тоглолт бол эхний хагасыг бол баг үзэж чадаагүй. Ягаад тэгэхээр OKC-ийн хоёрын овертаймыг үзсээр байгаа. Эхний хагаст бол яг ойролцоо явж байгаа. Тэгээ хоёрдугаар хагаст бол энэ тоглолт ойлгомжтой болсон. Тэгээд Lakers Golden State Warriors гэдэг энэ одоо хэддэг жилдээ баг энэ хоёр үлрэлийг эхлүүлж байна. Улирлыг эхлүүлсэн. Мартин Лютер Кингээр тоглоно. Крисмасаар тоглоно. Нэр даварцсан хоёр бага найдагч чадсан. Жохоо өөдөж байна ч гэх шиг. За энэ тоглолтыг ер нь хүлгэний хувьд бүтэн үзүү. Бүтэн үзсэн. Эсвэл хайчвуу ойлгомжтой болохоор ингээд. Би ухааж аваад бүтэн үзсэн. Ер нь бол зүгээр би яг орой онцгтаа л энэ хоёр тоглолтыг ер нь яаж болох уу гэж ер нь бол зүгээр төсөөлж байгаа л унцаахгүй. Яг энэ тоглолт яг миний төсөөлөл болсон. Яг би зүгээр Lakers-ыг ингэж тоглох болов уу гэж ер нь бодож ирсэн. Тэгээд нэг ийм статистик байгаа заяа. Lakers 109 оноо авсан заяа. Тэрний 97-г нь Austin Reeves, Luka Doncic 2 оноо юм уу ассист өгсөн байна. Тэгэхээр энэ хоёроос бүр ингээд дэндүү хамгаалтайсан болцсон. Өнөөдрийн тоглолт бол. Тэгээд хамгаалт нь бол би өмнө хэлжсэн тест. Энэ баг бол довтлоо нь ямар ч асуудалгүй. Харин хамгаалт нь л хэр байхаас энэ багийн цаашдын одоо амжилт шалтгаална гэсэн. Өнөөдрийн хамгаалт бол үнэхээр нохон бассан да. Хогийн новш. Новшсан. Тий. Тэгээд арай дэндүү байсан. Тэгээ ядж яхад нөгөө талд нь Warriors байгаа байхгүй. Warriors ч одоо тийм яаж шийдэхээ мэддэг байгаа байхгүй. Яаж тоглохоо мэддэг байгаа байхгүй. Тэгэхээр боломжгүй мэтэл 2 дугаар хагас бол байсан тийм. Өнөөдөр жишээлбэл одоо Jimmy Butler 16 удаа аркны арт утсан байгаа байхгүй тий. Jimmy Butler ерөөсөө ингээл мисмачлаа л ерөөсөө урд нь гараад тэгэл нэг бол алдаа нэг бол оноо болоод. Аркны арда. Арк биш. Аркны чөлөөж байгаа юм яа солиорч нэгэд. Jimmy Butler би нөгөө статистик хэлжсэн те. Jimmy Butler ихээс өмнө энэ багч нь чөлөөт шугамны ард хамгийн бага 29 жилөө 39 жилөө. Jimmy Butler шууд нэг болж байгаа байхгүй. 2 жилөө те. Тэгэхээр Jimmy Butler-ын дээр нөлөө гэдэг амар байгаа байхгүй те. Үнэхээр гоё. Jimmy бол үнэхээр стаа гоёсэн. Гимтчихгүй л болгоо л таа. Одоо түрүүнээс Luka Doncic-ээс хэтэрхий хамааралтай саксон гэдгсэн шүү дээ. Тэрийг уг нь Marcus Smart арай өөрчлөх гэж үзсэн. Тэгээ мань нөхрийн хичээл зүтгэл хэтийдсэн ихний хагас те. Тий нөгөө техник аваа. Биш санаатай алдаа хийсэн шүү дээ. Ихний хагас 4 алдаатай бол суусан. Тэгээд мань нөхч нэг 3-4 удаа яасан. Жүжиглсэн. Тий. Smart жоох нөгөө нэг яг нөгөө нэг
юу гэдэг те одоо нэг хэсэг мань үн ерөөс хождог сакс тоглоогүй шүү дээ. Нэг эсвэл гимтэй алга болол. Одоо яг тэр нэг формонд орох гэж бас нилээ өрхөө явах байна. Гэхдээ Маркус Мартин өнөөдрийн энэ байдал урттаа Lakers амар том нөлөөтэй шүү. Одоо нэг унхаагүй юмнуудыг н Aiden гэж одоо төгс унхаагүй нөхөр мөхрийг арай өөр болох байхгүй юу ер нь бол те. Маркус Мартин тэр нөлөө бол нэлээд гар шүү. Яг нээлтийн тоглолтын дээр одоо Маркус Мартин өөрийгөө харгалж байгаа зүв байхгүй юу ер нь. Одоо шүүгчнэр бол Маркус Мартиныг мартцсан байгаа шүү. Шүүгчнэр яаж шүүдгүү гэхээр тоглогч болохон дээр ер нь өөр шүүдэг. Draymond Green дээр хэрүүл багийн хэрүүлэл дээр Draymond Green хитэр өгөхгүй. Өөр хэн нэгэн тоглогч жоохон хэрүүл хийх шууд техник өгнө. Ер нь иймэрхүү хандлага байдаг. Тэнгүүд Маркус Март сая 2-3 үйлрэл байхгүй л шүү дээ. Одоо буцаад өөрийгөө харуулж байгаа хгүй. Бид нар Маркус Мартыг тоглолтоор биш талбай дээр байгаа хандлага тэр уур амьсгалын нөлөөгөөр нь за эхний 10 дотор байж болно шүү баг Маркус Мартын тэр нэг юм нөлөө нь уур амьсгалын нөлөө нь. Тэгэхээр өөрийгөө сануулж байгаа хгүй. Тэгээд удаандаа эн чинь тогт болгон 4 алдаа эхний хагас 4 алдаа суухгүй шүү дээ. Удаандаа гайгүй болчихно. Тэгээд эргэн тойрныхоо унхаагүйчуудад өөрийнхөө эрч хүчээс өгчихнө. Тэ? Дендра Айден ч нэгэн настай ах юм бай. 56 66. Дэмэрхүү юм шиг үү те? Тэ манай өвөөгөөс нэг 4 дүү юм уу та? 66 та. Гэхдээ Эйтнийг өнөдр гайхал зүгээр л дээшээ явчих юм дэр доош нь аваал, залаал. Үгүй тий. Эйт ч угаас нь тийм тоглолт арга болтой шүү дээ. Юм даа яхаа. Эйт ч одоо цаас дооход тэр чинь шууд төгсгөж болдог байсан бохгүй юу? Ер нь бол роллер байгаа болцсон аач. Явхаа болцсон тийш явхаа. Тэгээд ингээ нэг юм зүр хүний нэг царайнаас ажиглагддаг штэ ингээ нэг гүйж захта гаргадаг царай мараа те. Яг Торонто байхын Демар дөрөөс нь тийм байсан юм да. Ингээ гарч ирэхдээ ингээ доошоо хараад урваагаал нэг юм дургу юм хийгээд байгаа юм шиг гарч ирдэг. Байсан Дендра Айтнес яг тийм юм ажиглагдаад байгаа. Талбай дээр хүчээр тэнд Лукатай, Остривстэй шүү дээ, тэ. Энд чинь бөмбөг залгуулж өгч чаддаг тоглогч нартай байна шүү дээ. Нэг олигтойхон байж өгöd. Хажууд нь Хейс бол нэг хөөхөн хоёр хүчтэй тохиол багаас сэргийлэх гэж үзээл хэлээ. Би нөгөө өмнө хэдэгт 2 дугаар 3 дугаар юм л Лексэн хоёр яж хэлжсэн. Би нөгөө Дендра Айтен илүү хүчтэй рол хийх хэрэгтэй. Тэгжээж энэ Лукатай зогсноо. Тэгвэл ингээд заслан тавьчаад эрэхтэй ингээд зогсоод байгаа байхгүй. Нөгөө нэг pocket pass аваад дундаас хийх гээд байгаа байхгүй юу. Гэхдээ бөмбөг авсан зүгээр ингээд яг доор очиж дахиад бөмбөгөө залаад тах. Би ерөөс тэрийг ойлгоогүй. Одоо Draymond Green дээгүүр ингээд бөмбөг авсан шууд дээшээ явахгүй. Заавал доошоо тэгж байгаа бөмбөг алдаад дэгнэс. Лука онцгой байлаа те. Лука Остнерс хоёр гоё лээ. Лука бол бүр амар гоё л шүү. Би 3 дахь фэнтези лиг дээр дахиад 2 дахь сонголт сугалахаар нь ёо гэж бодоод Вемби биш Лукаг авсан. Ямар гоё юм болов гэж бодоод лээж. Би Лексэс өнөөдөр нэг эерэг юм байсан болохоор Лука Донч Остнер юус хоёрсан. Тэр хоёрын нэг ийм статистик байгаа заяа. Тэр хоёр бутгал багаас 20 удаа товтлсон 18 хийсэн. Тэг бараг алдаагүй шүү. Алдаагүй. Тэгээд эхний нөгөө нэг алхамтай шүү дээ. Тэр нөгөө маш тесрэлтэй. Ялангуяа Остнер юусын тесрэл Лука Донч тесрэл бол үнэхээр яг шууд ингээд хамаагүй өөр хэлээ. Тэгэхээр энэ хоёрын яг тэр тесрэлт форм үнэхээр гоё яваанаас нэлээд том. Сайн мэдээ. Өнөөдөр яг бол Lakers-ийн товтлогоог ингээ харахаар нэр угаасаа тэр хоёр тоглогчоос хамааралтайснаас гадна ерөөс тоглогчд нэг тийм хөдөлж өгөөгүй. Хачимура ч уул ингээ дунд мунд руу ороод гэсэн. Дандаа 3 дээр зөксөд бүх товтлогоо 3-аас хийсэн. Одоо жишээл тэгээд Винсент түрүүхэн шидэж байгаа. Вандербилт нэг 2 шидүүлсэн чи юу вэ? Нэгийг кольцоогоо онаагүй. Тэг ингээ бусдынх нь ингээ өөр өөрсдөө суллах ч юм уу ингээ яг нэг юм айгу хөшүүн байлаа л та. Тэг 2 үний тоглолт үзээ зогсож. Хачимурагийн тэг 3-ын гадна зогсдог бол JJ Redick систем л дээ. JJ Redick бол дундын зай шидэлдэг бол эрхэмлэлгүй тасалж байгаа гэж. Илүү доороос юм уу 3 шидэн те. Хачимура баг тэгээд рол хиймээр ш зарим үед рол хиймээр, кат хиймээр. Тэр өнөөдөр бол Хачимура уул нь 10-аас дээш товтлох ёстой байхгүй. Леброн байхгүй үед. Леброн байхгүй үед яг Леброн байгаа үед 3 дээр зогсож болно. Леброн байхгүй үед оронд нь гарааны одоо 5-т гарч байгаа юм бол те. Тэгж харагцсан нэг тийм үнэхээр итэх муутай тоглосон. Тий. Тэгээ Эйтэн дээр би зүгээс нэг юм хэлэхээр өнөөдөр амар хэцүү матч таарсан. Warriors бол лиг хамгийн шилдэг хамгаалдаг байхгүй. Тэгэхээр одоо дараагийн тоглолтоос бол би бол Эйтэн бол энэс хамаагүй илүү тоглох байхаа л гэж найдаж бодож байна юу. Ингиж тоглол алалнаа гэдгийг бас мэдж байгаа. Тэгээд арай өөр одоо нэг уламжлалт хамгаалалттай багийн эсрэг бол Warriors бол тийм боломж хамгаалдаг баг шүү. Одоо Warriors-ын тэр зооны эсрэг бол 2-3-ын зоо хийгээд байгаа байхгүй. Тэрийг ерөөсөө Lakers юу сувч нь болов өнөөдөр бол. Энэ Warriors-ын зооны хамгаалалт бол үнэхээр бас мундаг. Үнэхээр одоо Steve Kerr-ийн бас нэг
гартаа оролцсон нэг ийм хамгаалт бол. Угаасаа Warriors ч нуруугаараа биш багаараа хамгаалттай болохоор тийг л хийж байгаа л та. Үнэхээр мундаг болж. Өнөөдөр жишээлбэл Draymond төв дээр гараад Kuminga гараад байгаа. Kuminga гэснээс Kuminga ч бүр хүн шиг болцсон шүү. Харин тийм л. Тэ. Эсвэл зөвхөн Lakers-ийн эсрэг өнөөдөр л тэгж тоглолчихвоо. MPJ болчихоо гэж юу. Тэ. Бүр айгуу ийм гоё смут жилээ шүү. Тэгээд Kuminga-гийн нэг онцлог статистик байгаа. 6 ассист өгсөн. Kuminga өнөөдөр үнэхээр одоо нөгөө нэг өөрийгөө хүчлээгүй зүгээр яг тэр Warriors-ийн системийн урсгалаар тоглосон шээ. Үнэхээр гоё тоглосон. Хэрвээ зүгээр Kuminga энэ хэвээрээ ингээд байгаль яг Lakers-ээ тоглохгүй л дээ. Гэтэ өөр сайн хамгаалалттай багууд эсрэг тоглоно. Зүгээр шидэлтүүдээ унгаад тэгээд Warriors-ийн системд зөв шийдвэр гаргалтуудаа хийгээд байх юм бол Kuminga бол үнэхээр гоё л шүү. Би бол зөв өнөөдөр Kuminga-г бол үнэхээр бас магтмаар тоглогч байсан байна тий. Тэгээд Warriors бол үнэхээр гоё байна. Би зөв Warriors-ийн үлэлээ эхлэх бол сайн гэж бодож ирсэн. Тэгээд яг л тэр дагуул юм шиг байна. Horford гараана гэдээсэн чи одоо тэгээ Kuminga-да минут өгөх гээд Horford-ыг сэлгээр үжидлээ гэж боддог шүү дээ. Харин одоо магадгүй тийм үү тий. Kuminga-тай нөгөө нэг хүссэн яг Kuminga-гийн хүссэн гэрийг хийгээгүй чинь уусаа тэгсэн юм шүү. Одоо жаман гараанд орохыг ийм гэрийг чи. Тэгснээ тэгээ Horford ч мараа 3 сар хүлээсэн шүү дээ. Тэг яг гарч гарааны төв. Тэгээ нөгөө нэг бас нэг юм асуудал байна. Kuminga-гийн өмнөснийгээс өсөх юм. Өсөх хэрэгтэй байна тий. Тэгэхээр бас зарж магадгүй. Тэгэхээр нөгөө өвөл заруул гээд одоо бас нэлээд бас тоглож магадгүй тий. Аль сонголт нь байсан Ал Хорфорд бол nice гай л та. Тий. Ойлгоч л та. Хорфорд бол асуудал шүү дээ. Хорфорд бол нөгөө нэг мэрэгжлийн тоглож байгаа. Тий. Батлер гоё л тий. Батлер гоё бүтээлрэл юм баггүй тий. Тэгээ Draymond гоё байсан. Draymond ч өнөөдөр юу баг triple double ингээл алтлаа шүү дээ. Тэгээд Draymond ч яг тэр нэг оноо 6 байлгүй 7 болоод ойрцсон бах тий 3 шидэ тэгээд дуусгаа хийцсэн. Тэгээд би энэ дээр нэг залууг онцлоо. Энэ Will Richard гэдэг энэ ямар гой залуу авцсан юм бэ? Rookie тий. Rookie одоо 2 дугаар дөргийн 50 дээр авсан баг. Тэгээд шууд Snark гэдэг өгсөн байхгүй. 3 жилөө 4 жилийн гэдэг өгсөн. Тэгээд тухайн үед би гайхшлээсэ. Тэгсэн чинь үнэхээр бас яаж тоглохоо мэддэг залуу байлээ. Хамгаалт нь ялангуяа. Амар тийм итэхтэй тоглолт юм билээ. Би зүгээр энэ залуу бол бүр ингээд ротейшнд бүр нэлээ дээгүүр орж ирэхээр энэ залуу санагдсан шүү. Би чинь харчаад ямар харж исэн тоглогч вэ гэдгсэн чинь rookie хийсэн бэл. 55 дугаартай тоглоод байлаа тий. Тий. Урчхан байлангуй амар гоё. Яг тэр 3-2-ийн зооны яг урталт амар гоё хамгаалж байлаа шүү. Энэ залуу бол нэлээ эвгүй шүү. Эвгүүтэн эвгүүтүүлэхээр. Гэтэ яг Warriors бүх тоглогчийг гүйлэлэг амар гоё ихлүүлт юм аа. Яг үед одоо Jordan Bale мэл химийн гоё ихлүүлж байгаа. Тэгээд дундаасаа яг яах нь үү? Жохон гайгүй толгойтой ямар ч тоглогч Warriors гоё харагддаг юм аавс шүү. Одоо тэгээ Moody эдэр ирчихээр бас яг минут авах нь үгүй те бас эргэлзээтэй юм бэлээ. Яг авахгаа. Одоо энэ зүгээр залуу авахаар санагдсан надад бол тий. Хийлт Moody гэл байна шүү дээ. За тэгээд маргааш бол 12 тоглолт болно. Одоо бидний яг подкаст орцсны дараа биш орцсны биш энэ подкаст яг тоглолтууд дуусны дараа бас орж магадгүй болохоо тэгээд юу ч гэсэн хэлчихье. Энэ шиндэ орчноо. Оруулчаа. Бэгийг л өглөө оруулъя гэдэг. Би өнөө шиндэ оруулж ийгүүл бэгийг өглөө оруулъя гэдэг. Гэхдээ одоо шүн оруулахаар чи үзэлт ерөөсөө яахгүй шүү дээ. Яг гэхдээ чи 7 цагт л оруулт юм бол. Гүнээр шүн оруулахаар юмны үзэлт нэмэгддэггүй шүү. Тэгээд Lexter нэр нэг юм хэлэх марцсан. Өнөөдөр 11 удаа чөлөө шилдэ алдсан. Тий. Бас тэр нэг хожигдлын бас том шалтгаан байсан. AT 2-ыг ч алдсан, Jack Larry 2-ыг ч алдсан. Lex тэр үед чөлөө шидэлт 3 шидэлт 2 дайсан байсан шүү дээ. Ер нь бодоод ахаар. Тэгээд Lex нэг том бас асуудал байгаа юм атлетик чанар юм уу гэдэг. Хурд тус муу гэдэг. Тэгэхээр уулын тим яг Derek Jones Jr шиг ч юм уу. Яг ялангуяа урд чугамдаа нэг атлетик одоо хоёр талд тоглолтод тоглож амар ихтэй байгаа. Тэгэл Wiggins-ийг сонирхоод байгаа шүү дээ. Одоо уулын дээр Lex-ийн 2 дугаар дөрөөр сонгодог Adu Tiara гэж залуу ба шүү дээ. Тэр чинь бол амар атлетик залуу байхгүй. Ямар Tiara? Adu Tiara. Adu. Тэгээд гэхдээ rookie тоглогч нар багт хожил өгдөггүй байхгүй тий. Хин биш атлетик гэдэг юм хөөх юм уу борхоо броны чинь. Бүр аавын бүр атлетик байгаа үсттэй.
Яг хоо Lakers гайгүй дээ. Lakers ч одоо Smart, Laravia, Aiton гэл айгүй их шинэ хүмүүс байна те. Тэгээ Лукада тэд нар зогцсон гэхэлэр Lakers-ыг би бол нэг сүртэй асуудалгүй л гэж бодож байна. Одоо тэр LeBron гэдэг шүү. Надад бол сэлгэнээс бол Laravia бол гоё санагдсан шүү зүгээр. Laravia-гийн тоглолтыг үзэхээр нэг идэвхтэй бөмбөг өвдөхтэй төдийл нэх очиод байхгүй өөрхий. Яг байх тэгээд хоорондоо уусаад ирэхээр чинь гайг болцооч нөө. Эднийг чинь нэг Warriors биш шүү дээ. 10 хэдэн жил хуудсан систем биш шүү дээ. Тэгээд бас хүмүүс нэрээ юу гадлаа. Нөө LeBron-ыг өртөл одоо Gabe-ийн гаант юм уу гэдэг. Өнөөдөр нөгөө нэг яг matchup based-ийн хүрээнд Steph Curry-г хамгаалах гэж Gabe-ийг гаргасан байхгүй. Тэрнээс одоо яг JJ Redick-ийн нэг хэлж байгаа юм болохоор тоглолтонд гараа яаж өөрчлөж болно л гэсэн. Одоо дараагийн тоглолт нь юутай вэ? Minnesota-тай. За энэ дээр баг Wonder Wheel гарч таарах байхаа гэж бодож чинь. Магадгүй. Тий. Яа тэр Anthony Edwards-ыг дагах хүн. Одоо Vincent дагуулт чи Edwards инээгээд гараа. Лукагийн хамгаалтыг давхар нөхөх хүн хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр Vanderbilt-ийг бас жоохон тоглож үн түргмээр байна. За. За тэгээд ер нь дараачихаа сэдв рүү ороод явах уу та. За дараа нь болохоор сая бол 2022 оны ер нь драфтын тоглогчид одоо сонголт хийгээд явж байна. Тэгээд сонголт хийлгүү бас нэлээд олон тоглогчид үлдлээ. Тэгээд бас ганц хоёр зөвхөн тэр драфтыг нэлтгүү бас ирээдүг болсон тоглогчдод бол тодорхой хэмжээний гэрээ өглөө. За тэгээд Kristen Brown, Dyson Daniels, Shaedon Sharp, Keegan Murray гэсэн тоглогчид бол гэрээг авсан. Tari Eason, за тэгээд Walker Kessler, Benedict Mathurin, Jeremy Sohan. Тэгээд Jeremy Sohan болон Detroit-ийн хоёр Jalen Ivey, Jaden Ivey, Jalen Duren хоёр бол гэрээний сонголт бол аваагүй. Тэгээд Aaron Nesmith-тэй бас үлд гэрээний сонголт хийсэн байсан. Tomani Camara-тай бас төрүүлээд гэрээний сонголт хийсэн байсан тийм. 2-р тойргийн тоглогч. За энэ гэрээний сонголт хийсэн тоглогчд ер нь хэр боломжийн гэрээ вэ? Ер нь боломжийг гэж бодож байна уу? Одоо эсвэл хитрхи ихийг өгч үү гэж бодож байна. За Kristen Brown-аас эхлэе явъя л да. Kristen Brown бол хитрхи биш. Ер нь бол яг таарсан гэрээ эсвэл магадгүй багцсан ч гэрээж магадгүй. Хэрвээ зүгээр кино мөн үзэх. Яг киноны цаг болчихжээ гэж. Жанговын цаг болчихжээ. Суугаад хараад нүхтгөө маа тэр гэж байгаа. Юу ороод тэр мессежтэй гээд. Үгүй. Тийм тэгээд Kristen Brown дээр бол 25 сая бол 4 жилийн 100 сая тий. 5 жилийн 127 та. Тий. Хангалттай. Ер нь яг таарсан гэрээ гэж. Яг л таарсан. Яг таарсан гэрээ. Нөхөр чинь 30 40-ыг авмаар нэгэд нэг яасан штэ. Мэдээлэл гарсан штэ. 25-30 гэдсэн штэ тий. Үгүй өөрөө 35 маа гээ. Өөрөө чинь 30 40 30-аас 40 хооронд хүсэж ийн гэд мэдээлэл гарсан байхгүй. Тэгээгүй тий. 30 25 нэг 35 маа гэсэн юм явж исэн. 35 40 мөч бол арай ихтчин л тий. Яг тоглогчт нь ихтэхгүй гэж магадгүй нэг багт нь ихтчин л тий. Нөгөө баахан тоглогчдын гэрээтэй болохоор. Тэгээ 25 бол яг л тарчиж байгаа. Тэгээд Kristen Brown бол ялагч тоглогч. Kristen Brown бол Jokic хажуу төгс тоглогч байхгүй. Тэгэхээр том зөрхтэй. Тэгээд заавал байх хэрэгтэй тоглогч. Jokic хажуу тоглож. Тэгэхээр заавал авч үлдэх хэрэгтэй байсан. Авч үлдлээ. Сайн байна. Ой гэрээ. Яг гэхдээ зүгээр одоо гэрээ хийхгүй л гэж бодъё л да. Дараа жил одоо энэ тоглогч нар чинь одоо хийхгүй ч гэсэн дараа жил аль нэг баг хийлээ гэж бодоход тэрийг тэнцвүүлээд авч үлдэх боломж нь байгаа шүү дээ. Тэрийг хүлээлээ гэж бодоход Kristen Brown 25-аас ихийг өгөх баг байх уу? Байж болно шүү дээ. Болно. Одоо танах манах жишээлбэл болоод өглөө. Танах манах жишээлбэл одоо нөгөө Reeves 40 сая өгж байгаа Kristen Brown-ыг авчих. Үгүй Kristen Brown-аар яах вэ? Гэхдээ одоо жишээлбэл харалтаа SG-ийн байрал дээр дутуу баг зөндөө биш шүү дээ. Одоо Milwaukee гэл. Milwaukee дээр чинь одоо эх жил цалингийн зэс нь хөргөн яаж ч тийм Lillard-ийн цалин гасцсан юм чинь. Болох байхгүй юу? Kristen Brown ямар ч баг хүсэхгүй байхгүй. Яг тийм үү тий. Тий хамгаалттай ялагч тоглож байгаа байхгүй. Чи Kristen Brown багч байх юм бол ер нь бол танаа багч юм бол илүү сайжруулнаа л гэсэн үг. Тэр зүгээр харин Bruce Brown шиг нөхцөл байдал биш үү? Зүгээр Jokic хажууд л гэж харагддаг. Гүү хаа. Би бол Kristen Brown-ыг бол ер нь өөрөөсөө бас хөрхөн дэр чинь товтлогоо найруулаа явуулчихдээ шүү дээ. Тэгээд ийм өсөж байгаа л та. Bruce Brown ч юм бол яг нэг хэвцэг дээр зогссон хүн байсан байхгүй. Чи одоо 3 дахь жилийн шүү дээ. Тэгээд Kristen Brown ч өөрөө 4 дахь жил. NCAA төрүүлчихэд орж ирсэн. Тэгэхээр нөгөө NCAA төрүүлэнгүүдээ NBA шиг төрүүлсэн. Тэгэхээр өөрөө яаж ялахыг мэддэг тоглож байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Jokic хажууд идэг тэр катууд нь байна. Тэгээ одоо 3 шидэлтэн ч сайжирд байгаа шүү дээ. Тэ.
Тэгэхээр бол үнэхээр гоё. Руди Гобери ирлэг. Одоо тэгтээ одоо 25 гэхээр жоохон өндөр сонсож байна бодож байна. Тэгтээ яг зүгээр манайхаа ингэж хараасаа гэж юу би боддیں۔ Цалингийн цэснийхээ 100% гэж хагаад яг хэдэн хувийг нь авч байгаа. Одоо тэгвэл Кристен Браунны 25 сая бол цалингийн цэсний одоо нэг 12 3-ыг л авч байгаа. Одоо 190 сая гэж бодоход баг нэг тэр хавцаа байхгүй. 13 4 бохгүй. Тооны нэг 14 л юм шүү. 14 л байгаа. 14 л байгаа байхгүй. Тэгэхээр бол маш гайгүй гэрээ. Гарааны 5 тоглогчийнхоо одоо яг 4 дахь шилдэг 5 дахь шилдэг гээл тооцоод үзэхэр те. Тэгэхээр үнэхээр гоё гэрээ. Дараа нь Dyson Daniels тэгвэл яг адилхан хэмжээний дүнгээр тэгтээ 4 жилээр 100 сая те. Тийм. Тэгээд Atlanta Hawks бол ер нь бол бас 35 мав гэж яригдж байгаа л бас доошо тохиролцсон юм билээ. Эхлээд юу гэлээ 5 жилийн 150 гэж ирсэн юм билээ. Тэгж байгаа тэрнээсээ доошлоо 4 жилийн 100 болсон. Тэгээд Dyson Daniels бол асуудалгүй авах уу? Өнгөрсөн жилийн MIP шагналтай дээрээс нь жилийн 25 Dyson Daniels шиг хүн яагаад ч болтохгүй л харин тийм. Тэгээд тийм хэмжээний хамгаалагч бол би бол Brown-аас бол илүү тоглогч гэж харж байгаа. Энэ харин багцсан гэрээ. Харин багцсан. Энд дээр нөгөө юу яасан? Dyson Daniels өөр ихийг хүсэж хагаад сайн нөгөө 100 яалаа штэ. Kuminga, Grimes химэн ч нөгөө нэг жоохон фейлдчлээ шүү дээ тийм. Нөгөө юу restricted free agent ч амар хэцүү. Ерөөсөө хөдөлж болохгүй яаж болохгүй хэцүү байлд орцсон байхгүй тийм. Тэгэхгүй тулд ер нь бол хийчихв гэж ер нь бол бодож байна. Тэгэхээр энэ гэрээ бол урттаа бол би бол Hawks бол нэлээд ашигтай гэрээ гэж. Одоо ингээл 2028 онд гэхэд цалингийн төсөөл авах үед чинь 25 сая гэдэг чинь баг 11 нь болох гэдэг хэвчээ. Худалч хүнд. Тий. Тэгэд Hawks шиг багт одоо Trae Young гэж төгс цогцох урч юм. Тий шүү дээ. Болгож байгаа байхгүй. Тэгээд зөвхөн хамгаалтаа ш одоогийн сая өнгөрсөн үлээж 14 оноо дундалсан байхгүй. Тэгэхээр энэ довтлогоноос өсөд байгаа. Тий өсөж байгаа. Харин тий. Нөхөр өөрөөсөө довтлого үүсгдэг тэр байдал нь улам их болоод байгаа. Ер нь бол Австралийн шигшээд айгүй их юм гэж найруулагч хийх гэж үздэг шүү дээ. Жош Гиди дээр суучаар. Ер нь айгүй их бөмбөгтэй орно ингэн нэг л. Одоо бол бүр фэнтези дээр 3 байрал дээр байж байгаа. Тэгээд фаворит тоглогчтой нэг. Тэгээ одоо Атланта чинь цаашдын ирээдүйн Trae Young-гүй ч байж магадгүй болцсон нөхцөл шүү дээ. Бас холбогч болчих болох байхгүй явцдаа. Тэг үгүй махад урд чугамных нь хүн болчих жоох тий. Тий. Урд чугамных нь гол шууд урд чугамны 1-4 хүн болчих жоох тий. Энэ бол гоё гэр. Энэ бол арай дэндүү гоё гэр. Түл Денис дээр ерөнхийдөө болчих жоох тий. Тий болоо. За дараа нь тэгвэл Portland-ийн хоёрыг ярьчих гэж бодож байна. Shady Sharp-тай бол 4 жилийн 90 саяын гэрээ хийсэн. Томони Камаратай бас төрүүлээд одоо Камара ч 23 оных драфт шүү дээ тий. Тэгэд төрүүлээд бол 4 жилийн 80 саяын сонголтыг бол хийсэн. Камара гэснээс Камара ч одоо энэ Эйтний одоо солилцооны хавчурганд ирж ирсэн үү тий. Тэгэхээр зүгээр Эйтинг одоо 2 баг хардаа Камарагаа хавчуулан байраа өгчээсэн байхгүй. Тэгэхээр тэгэнгүүтээ дараагийн багийн толгой Эйтингийн гэрээг худалдаа авчих байгаа байхгүй. Тэгэхээр Эйтин бас нэг асуудалтай байгаа гэсэн үг шүү дээ тэр чинь тий. За тэрийг хэлэх гэсэн. Тэгтэл Камара Shady Sharp гоё гэрээ. Би бол Sharp-ийн жил тесрэлтийн жил одоо MFP-д бас өрсөлдөн л гэл хараал яваад байгаа. Одоо Камара Sharp хоёр бол яг бид нар гоё гэдэг ч гэсэндээ Daniels, Christian Brown тэрийн хажууд бол яг пик нь хаана юм бэ гэдэг юм уу өөрсдөө ямар тоглогч гэдэг баталсан юм байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ гэрээ бол айгу зөв гэрээ. Яг зөв гэрээ. Одоо энэ гэрээний араас том гэрээ хийхэд бол энэ 4 жилдээ энэ хоёр яах вэ гэдэг чинь баггүй тий. Алж чадах хэрэгтэй тий. Яг энэ хоёр дээр дээрээс нь нөгөө Christian Brown гэдгийг бодох юм бол жоо нэг тал тоглогч. Томони Камара бол лигийн шилдэг хамгаалагч. Харин хэн бол Shady Sharp бол зүгээр тоглооны сайн тоглогч. Хамгаалт сайн хамгаалалттай биш тий. Тэгэхээр ингээд яг нэг тал тоглогчуд байгаад байгаа. Гэхдээ ер нь бол гой залуу. Би бол Shady Sharp-ийн тоглооны тоглолтод дуртай. Одоо жишээлбэл shot selection-ээ жоохон сайжруулчих Jalen Green-аар хөө тоглож болчих واخгүй. Би бол Sharp-ийг гэж байна. Shady Sharp над зүгээр тэг санагдаад. Заримдаа ингээд харах шүү. Заримдаа шүү. Jason Tatum харагдаад тийм надад. Тийм үү? Тийм. Яг арай жоох жижигэн бит. Гэхдээ ер нь ер нь амхан шүү дээ. Оролт нь ер нь тийм Tatum хүү санагдаад тий. Залт малт нь. Яг айгүй тийм тесрэлтээр л тоглолдог л та тий. Tatum-ийг бодвол надад бол. Гэхдээ ер нь ухаалаг бас ер нь дамжуулт дажгүй өвчтэй шүү. За Камара бол лигийн 10 жилдэг хамгаалч нэг шүү дээ. Тий. Одоо урт чугмын байралд хамгаалдаг бас төвийн байралд хамгаалдаг ерөөсөө нэг тим статус юм баггүй. Тэрний 10 жилд хийнэ гэж. Тэрний нэгт нь бол чирүү волейдэ явжсэн. Яг тэгэхээр тохиол чирүү чинь нөгөө төв дээр хамгаалцдаг байсан. Түрүү жил. Тэгэд хоёрд нь бол Камара л.
Тэгээ энэ хоёр нэг багт байгаа шүү дээ. Тийм. Гоё. Тэгэхээр бас өнгөрсөн үеэл all defensive Томаны камера тэгсэн орсон. Би таасан. Ядаргаад үү. яг нөө Вемби орж ирээ хасагтаад ажиллах гэдэг юм шүү. Тэ. Вемби ч хоёр орж ирэхээр бас ажиллаж бас магадгүй. Гэхдээ яг ер нь бол яг бүх байрал дээр өрсөлдөөл гэж харах юм бол ер нь эхний харавт бол асуудал баха камера. Тэгээ энэ жил ер нь довтлогоогоо бараг сайжруулад ороод ирчихэд өвжи анабон өпөгийн бол одоо яг таа 100 байгаа л гэж хардсан шүү дээ. Тэгээ одоо шийдэлтэй сайжруулах хэрэгтэй тийм. Тэгэхгүй одооний бол нэг Herb Jones сурах бол харин тий санагдаад тий. Арай урт том, арай мастай ч юм уу тий. Одоо өвжи идэр чинь бол 3 ND байгаа л идэр чинь нэг DD яагаад байгаа байхгүй тий 3 нь бол байхгүй байгаа байхгүй. 2D яагаад байгаа. За тэгээд King Murray-г ярилсан үйдүүлээ. King Murray яриаг баха. Яриаг бах тий. Kings дээр зөвөр King Murray дурсан. Тэр үед гэрэг хийгээгүйсэн санаад байна. King Murray Jabari Smith Jr-өөс өндөр гэрээ авсан шүү дээ. Тэгээд 5 жилийн 140 сая. Kings одоохондоо яг тийм гэрээ өгөхөөр хэмжээний хүн алгал байна л да. Тийм ирээдүйтэй ч юм уу те өсч хөгжиж байгаа залуу хүн байхгүй баахан гөгсчүүл ирцдэг. Westbrook-ийг сая авцсан. Тэгээд өгөөд байхад алдах юм байхгүй болчиход. Яг баг нь алдах юмгүй л баг л та. Одоо уус ийм мутаа баг тэгээд өөр нэг ганц одоо гэрэл гэгээтэй залуу байгаа тийм шүү дээ өөрөө гимтцсэн одоо. Харин ч тэрэн дээр мөнгөний өгөөл одоо байхгүй бол харин King Murray-го явуулаад хэнийг авчих юм? Өчөө авчих юм. Яг тэгээд одоо King Murray-ийн гэрээ буруутсан байлаа гэж Kings ер нь алдах юмгүй баг юм уу? Онох юмгүй баг юм уу? Аль аль. Онох юм гэж юу онох вүлээ ер нь? Мэдгүй энийг онох юм уу? Тэгээд Kings гэж бас гоё баг байна. Тэгээд тэгтээ яг хуу яг өнгөрсөн үлрэлээр нь харах юм бол жоох ахцсан гэж магадгүй. Тий. King Murray чинь ингээ зүгээр нэг юм 3ND тоглогч болчиход байгаа байхгүй яг худлаач юм. Тэгээд ингээд яг хамгаалалттай мөн гэхээр бас ингээд баг нь угаасаа утаа хамгаалалттай гаргаа. Тэр хамгаалт нэг яригдахгүй. Тэгээд одоо яг King Murray-гийн хамгаалтууд юу гэдэг Туманы камера адэр шиг хэмжээнд биш байхгүй юу? Харин тий. Кристен Брауны хэмжээнд ч харин биш харин тий. Тэгэхээр яг хуу зөв King Murray ихний жил өмнөхөө гоёсон. Тэгээд сүүлийн 2 жил нэг жоохон яашлаа тий. Гол нь баг нь хөгжүүлэхгүй байна л гэж хараад байна би. Магадгүй. Өөр багт одоо энэ өвгөсийн төсөн бол наа чи үдид од болцсон явчих юм байна л тий. Тэр мэхэлтэй шүү дээ. За тэгвэл гэрээ авч чадаагүй тоглогчдын талаар ярий. За Детройт хоёрыг шууд ярий гэдэг. Гэрээ хийснүүд донд Несмитийг орхичих жоо шүү дээ. Несмит байна. Яг Несмит 2022-ны драфт биш л дээ тий. Гэхдээ яг үнэхээр гоё гэрээсэн. Юу 40.4 саяын гэрээ 2 жилийн. Тийм тэр чинь ингээд одоо байгаа гэрээнийхэн дараа жилийнхэн дараа жилээс эхлэх гэрээ юм билээ шүү. Тэр нөө гэрээг сонгож байгаа байхгүй тий. 29 он хүртэл гэдэг чинь 40 саяд бол хаус үзтэй. Гоё шүү тий. Одоо тэгээд ирэх 2 жил чи 10 хэдэн сая л авна шүү дээ. Тийм. Несмит бол үнэхээр гоё тоглож. Энэ бол Детройт бол гоё гэрээ. Индиана яа. Тэгээ би яг нөгөө нэг Детройт-ийн хувьд бол наач айгүй муухай гэрээ байна. Тийм Матурныг яагаад хойшлуулсан бэ гэхээр одоо Несмиттэй гэрээ их гээд ер нь бол хойшлуулчлаа л гэж боддог. Тийм. Матурын энэ жил ер нь бол өөрийгөө харуулсан. Тийм батлах хэрэгтэй жил юм л. Тийм яг Матурын нэг жил харъя гэж бодсон. Тэгээ Матурын яг одоо Халиборт ирчээр энэ багийн системд нэг тохирдгоо тоглосон. Тийм. Сэлгэнээс гоё ихгүй. Сэлгэнээс гоё л. Лүү Уильямс л хийчихвэл гоё л даа тэгтээ. Тийм. Тэгэхээр одоо энэ жил хараад хэрвээ олигтой байхгүй бол магадгүй систем тохирохгүй гээд өөрч зам руу явж магадгүй шүү дээ. Тийм. Матурын жишээл өөр багт очих юм бол чиг дураараа бүбэг аваад зүтэй. Тэгэл одоо хаана очих ядуу газрын Антони эд урцуулна гэжтэй худалч хүнд нэрээ. Яг Матурын одоо хэрвээ Халибортонгоо Нефардад зогсож чадахгүй бол Халибортонд л яах зогсохгүй л ч л дараа жил билсэн. Тэгж бодож харах гэж байгаа бах. Тэгээ ер нь Матур нь бол 25-аас 30 саяыг ер нь өөрөө үл хүсэж байгаа бах тий. Бараг 35 ч гэж томрох бах. Үеийнхэн дашраараа 30 хавцаа хийж хагаад 30-ыг авна л гэж бодож байгаа шүү. Индиана жишээлбэл одоо Матуранд өхүү. Чиний хувьд бүлэгний хувьд 25-аас 30. Би Индианаас бол өгөхгүй. Өгөхгүй юу? Несмиттэй гэрээ сонгоцсон юм чинь тий. Тэгээ би арай өөр миний системд Халибортны систем тохирох тоглогчийг хайх. Яг нэг систем болохгүй үед нэг юм залгуулцдаг нэг нөхөр байх хэрэгтэй шүү дээ. Тэр нь байна гэж бодоод. Гэхдээ би тийм тоглож 30 сая өгмөргүй байхгүй. Тэ. Босто өгдөө шүү дээ. Хэрвээ яг системд тохирохгүй тоглогч болохгүй залгуулад одоо ингээ Лүү Уильямс ч юм уу, Крафорд ч юм уу, Джинобли ч юм уу их гэдэг шүү дээ. Тийм байхын тулд батлах хэрэгтэй л доо. Өөрийгөө яг ийм
систем болохгүй байгаа үед яг ганцаархнаа нэг тоглож авч гарч чадах юм уу биш юм уу гэдэг батлах хэвээр. Батлаар арай баталж амжаагүй л байгаа л да. Энэ жил баталчвал болно шүү дээ. Хөгжлөхгүй. Индиана жишээлбэл нэг плей-инд ороод бас плей-офф ордог ч юм уу те. Тиймэрхүү байдалд эсвэл магадгүй багийн онооны лидерийг хийх хэрэгтэй байхгүй энэ жил. Одоо тэгэл Халибуртон турнир байхгүй одоо л боломж нь байна шүү дээ. Тий. Өмг бол азалдах юм бараг. Одоо хугацааны туршид манад байсан Ginobili манай систем амар түүхэнд хамгийн шилдэг систем хийдэж гисэн. Ginobili чинь яг бас дураараа үедээ амар дураараа штэ. Огт системгүй тоглодог штэ бүр үедээ тэд нар дандаа зөв үед болох систем угаасаа болохгүй үед. Гэхдээ яг зөв мануу материалтэй харьцуулаарай 30. Харьцуул тоглогчдоор нь харьцуулаагүй зүгээр юм. Аль. Энэ одоо Clarkson-аас мануулаа ямар хурдыг өсөрч байна. Хэв хэмжээ арга хэв юм хувьд яриад. За. Зөв үгэн ч олдох байлаа та. Чи бол өгөхгүй, чи бол баталгаар нь өгье. Баталгаар нь өгч байгаа. Баталгаар нь өгч шүү. Тэгээ баталгаар нь яг өгч болно шүү дээ. Яг одоо л өгөхгүй гэж байна тий. Би ярин ч гэсэн бас яг хүлээсэн зөвл гэж боддог. Одоо энэ яг дараа ч одоо таарийн хийсэн бас ийм байхгүй. Ер нь бол яг сүүлийн яг нэг драфтлагдаж орж ирснээс хойш сэлгээний л гой тоглож байгаа. Яг гарааны одоо хамгаалагч болоод яг хідэн тоглолтод дуудах юм тий. Тарын хийснээр би зөв нэг мэдээ авсан. Зүгээр тарын хийсний гэрээ бүр амар орхон болсон. Бараг үзэг авалт зурхын даван дээр болцсон. Тийм үү. Тэр юун дээр болсон байж болох вэ? Гарааны ирэх мэрх ч гэж. Би бол зүгээр тарын хийсэн өөр дээр нэг жоохон юу бит тавьчихуу гэж бодсон. Магадгүй арай өндөр түнтэй гэрээг дааж тий. Хийж магадгүй. Тийм Durant-ийн гэрээг чинь бол угаасаа нөгөө нэг ингээд хассан бас ийсний гэрээг авах зорилготой гэдэг бол шууд шуум явсан шүү дээ тий. Хөлгөн тэр мэдээнүүдээ хаанаас аваад байна? Би тийм мэдээ авсан гэд ямар амар тэр мэрийгээ дамжуулаарай. Ганцаархнаа тийм мэдээ аваад иж болохгүй. Тавхны зэгээс аавна. Тинчэнээс Америкээс. Тарис тоглогчид өөрсөн дээр бит тавих зөв шүү дээ. Ер нь тэр чин гоё байгааг илэрлэж шүү дээ. Өөрийгөө илүү байж чадна гэдгийг баталмаар байна. Тийм итгэл байна гэсэн үг шүү дээ, тий. Гол нь тэр хэмжээнд хичээх хөдөлмөрлөх хэрэгтэй л байна л та. Яг тэгээ дээрэс нь дараа жил чинь нөгөө энэ жилийг бодох юм бол бас олон багийн цалингээс сулраад байгаа. Тэгэхээр бас нөгөө нэг бас багууд мөнгө амлаад тий. Одоо жишээлбэл магадгүй гэж үзсэн. Rockets-с илүү мөнгө амлах юм бол би тэнд очиж гараан тогломоор шүү дээ. Тийм шүү дээ. Энд KD, Jabari Smith, угаасаа Smith сэнгүүн идэр угаасаа урдууран гарах нь ойлгомжтой байгаа. Тийм шүү дээ. Тий, Amen Thompson байхад бол харин тий. Ер нь бол Amen Thompson байхад хэрэггүй ч гэж бас үдсэн байж магадгүй. Магадгүй. Ирээдүгөө бодвол тий. Гэтэ тарын хийсэн одоо тэгээд өөрийгөө харуулах цаг нь ирж байна. Магадгүй Хьюстонд илүү ашигтаж магадгүй. Илүү өлсгөлөн, илүү одоо нэг гэрээ авахын төлөө тий сайн тоглох. Тийм байж магадгүй шүү дээ тий. Тэгээд Ийсэнтэй ч хамт Whitmore болж Whitmore-ыг солилцсон тий. Whitmore-ыг солилцсон. Jaden Ivey Jalen Duren 2 хоёул аваагүй. Би ярин Jalen Duren-тэй ягаад гэрээ сунгаагүй гайхсан шүү дээ. Тий. Яг Ivey-г бол ойлгож авч ин хэмтэлтэй байсан. Duren-тэй ягаад гарааны төв гэж үзэхгүй байгаа мó эсвэл энэ жил дахиад баталж харуулах юм аа хүсэж байгаа юм болоо те. Мэдгүй зүгээр тохироогүй чүүж магадгүй л те. Хүний дүн дээрээ тэстэй мэдэх юм алах. Дүүрэн дээр Ивийг ойлгож болохгүй те. Урд чугамдаа энэ хоёрыг зэрэгцүүлмээргүй байсан ч хийж болно. Тэ. Одоо гол нь гимтэлтэй байгаа тань. Тэ. Тэр зөвхөн гимтэлтэй гэдэг шалтгаан ч хийж болно те. Гадангаараа тэм шалтгаан ч хийж болно. Дүүрэн чинь уг нь яг л болоолох төв шүү дээ. Тэг. KD-д одоо сүүлийн 3 жил хамгийн сайн болж байгаа шүү дээ. Ер нь бол үнэн бохгүй. Тэ. Дүүрэнтэй хийчих болоо гэсэн чи хийгээгүй тэгээд. Яг тэгээд дүүмэн дээр тохиролцоогүй юм л дээ. Ямар нэгэн мэдээлэл уншаагүй л байна л та. Дүүрэн дээр юу ч гарч ирээгүй л дээ. Цалингийн дэсэн доошоо 3-т хэлнэ шүү дээ. Хамгийн доор. Одоо Nets Wizards хоёрч угаасаа нөгөө цалингийн дэсээс болох гэдэг юм суулцаатай. Яг дээр нь Detroit хэлнэ шүү дээ. Pistons чаар нөгөө юугаа хүлээгээд байхгүй. KD тоглогчтой хүлээгээд байгаа байхгүй. Тэ харин Марканы дээр бас солилцоогоор авчвал боломж өндөр байгаа байхгүй. Цалингийнс бол болохоор одоо Маркан ч юм уу эсвэл Tobias Harris-ийн баян үний Tobias Harris шиг тоглогч гарч ирэхийг хүлээгээл байгаа байхгүй. Гарч ирвэл шууд маа гэдэг бүх юм өгөхгүй. Тэгээ дээрэс нь цалингийн цэс гайгүй байгаа учраас эргэжил нэг юугаа restrict free-с нэг айхгүй байгаа байхгүй. Тэр өөртөө шүү мөнгөлөд авчих штэ тийм. Тийм л байна л да. Тийм. Тэгэхээр дүүрэн энэ жил бас нэлээ бас өөрийгөө батлах жил болж байна. Өндөр дүнг авах юм бол дүүрэн бол одоо энэ 25-ыг авч байгаа юм чи би бол 30-ыг аавна гэж боддоо шүү дээ. Гарааны яг цэвэр төв болохоор.
За Аюу ч гэсэн бас нэлээд бас үлсэлөө орж ирэх ёстой болж байна. За өөр чин гэрээ хийгээгүй хүмүүс дунд жинкнээсээ өөрийгөө батлахгүй бол бүр болохоо байж байгаа гэж байгаа. Жереми Сохон гэж. тий. Танаас охоо нөө. Одоо бүр гимтэлтэй байгаа шаарч. баяртай байгаа шүү дээ би бүр. Сохонтой гэрээ хийгээгүй. Нөгөө хүлгэн маань бол гой тоглогч гэдэг. Би бол орж ирсэн цагаас нь хойш дургуулж байгаа. Тэ. Ямар ч шийдэлт байхгүй, буруу шийдвэр гаргалтууд аюу буруу. Нэг юм хоёр дараалж хэлчихсэн. Тэгээд өөр чин ер нь Сохон яг отоогийн юм бэ? Яг яах гээд байгааг нь мэддэггүй юм хүн. Аюу гівсөх. Ядуу үний бенс юм шүү. Мэдгүй. Яг бенс юмсан гэсэн энэ бэтэжлдэггүй шүү. Харин. Гүй Сохон яг энэ байдлаараа байгаад байвал удахгүй ажиллах болох байхгүй. Тэр шийдэлтгүй л байвал худлаалах л та. Шидэхгүй ч гэсэндээ ядаж Лонзо боол маш гоё найруулдаг ч юм уу те. Хамгаалалт нь найдвартай эдэр байвал болж штэ те. Тэгтэл Сохон руки улиралтай бол айгүй гоё хамгаалалтай байсан. Руки улирлын дараа улирлаас хамгаалалт нь байхгүй болсон. Суларцсан. Тэгээ найруулга дээр бол бүр таг штэ. Тэгэд яагаад найруулж угаасаа чадахгүй нэг найруулмаар холбогч гээд балаар аваад исэн. Зүгээр манайх чинь зүгээр хайцсан улирал зүгээр бал та дахиад наадахгүй гэж шахах. Тэрнээс байгаа ч өөрөө NC дөөрөө холбочод тоглосон. Тийм үү. Тий. Өссөн шүү дээ орж ирэхдээ бас. Гэтэ амар өндөр шүү нөгөө CJ McCollum шиг биш. Одоо ч 6 8 билүү тий. Үгүй 9 арай 8 хүрэхгүй хаа. 7 болоо шиг санаад байна тий. Тэр хүндэр шүү дээ. 6 8 юм байж. 6 8 бах тий. Үгүй айгу том ар шүү дээ. Өндөр биш. Жижиг шүү. Гэтэ Джеймс Хохны хамгийн гоё юм нэг гараа шиддэг Педро. Чөлөөтөө. Жилет нэг гоё. Танаа багийн баг Родмон да. Гоё гэдэг шүү дээ. Өөрийгөө бол Родмон болно л гэж бодсон үсмэснийхөө солиороод. Джеймс Хохн одоо яг энэ Спорсийн кор бүрэлдэхүүний хажууд бол магадгүй бас жоохон зөгцөхгүй болоод байна удаа л гэж бодсон. Би бол баг энэ өвөл Спорс сэлгээгээ сайжруулахыг сольж магадгүй л гэж харагдав. Тэгээд дээрэс нь драфтаа сайн нэг Картер Брайантыг авсан. Картер Брайант ч өөрөө амар хамгаалалттай яг тийм 3 ND тулж бол байгаад байгаа байхгүй тий. Болохоор ийм ирээдүйд. Тийм байл шүү дээ. Би пресизон дээрээс нэг харсан чинь. Маргааш одоо үзнэ. Тий. Тэгэхээр маргааш юута Далстай тоглоно. Тэгэхээр одоо хамгийн гоё тоглолт, оргил тоглолт. Би ер нь зүгээр энэ үйлрэл Спорсийн бүх тоглолтыг үзнэ гэж өөртөө нэг тийм зорилго тавьчихад байгаа. Яг би Виктор Вембанямаг бүх тоглолтыг үзмээр. Яг үнэглээд. Би Спорсийн тоглолтыг үзэхээс өөр аргагүй болчих. Надад Стефан Кастл, Вембаняма нөгөө нь хэм блэ? Дилэн Харпер энэ гуруулаа фэнтези дээр. За гоё ялж байгаа юм байна да. Яа гоё байна да. За үзэх шаардлагатай. Гэрээгүй тоглолттой ярио. За тэгээд өөр Walker Kessler-тэй бол угаасаа ойлгомжтой байсан. Ягаад тэгэхээр солилцооны шуум аль хоёр үлрэлийн өмнөөс гараад ирсэн. За тэгээд энэ 100 ч гэсэн солих гэж үзсэн. Хитрхи өндөр үн асуусан. Тэгээд угаасаа гэрээ өгөхгүй болохоор солих гэдэг байгаа байхгүй тий. Тэгээд Walker Kessler өөрөө ч өөрийгөө их үнэлээд байгаа юм лээ. Нэлээд өндөр үн нэхэд байгаа. Гэж юу нь бол дуулсан. Kessler юу н хэдэн саяын тоглогч бай? Та хоёрт. Жилийн. Kessler нэг 25 хүрнээр. Одоогондоо яг л 25 л байна да. 25 л байна. Их үсрээд шүү зэ. 20 морч. Одоохондоо бол штэ. Тэнгүүд ингээд Dyson Daniels-тэй харьцуулахаар доош нь оруулчмаар байгаа байхгүй би. 20 морь. Яг л 20 юм уу? Тэгэл 25 Kessler раунд ерөөс жоохон доошоо өгмөр байгаа байхгүй. Тэгээ Walker Kessler зүгээр сайн багт ирнэ штэ. Одоо урчмын сайн хамгаалалтаа тий. Тим багт ирэх юм бол үнц нь бүр илүү өсөх байх гэж бодож байна. Одоо Lakers тэрлээ гэж бодоход Эйтнээс хамаагүй илүү тоглох уу? Асуудалгүй юу? Тэгштэй. Тэгэл баг та тий. Тий. Walker Kessler чинь их тийм гураа шиддэг болсон байл. Тийм үү? Сая пресизон дээр хараагүй мүү? Амар шиддэг. Ютагийн тоглолтыг би пресизон дээр яах гэж үзье. Ажил юм би бид ажил очоод шүү. Йоо. Юта очиж Юта ёо бүр. Ажлаа хэлтэй хоёроо. Вэ ятга зүгээр энгийн үйлрэл биш шүү. Пресизны Ютаж гураа шиддэг гэсээс харт штэ гураа шиддэгсэн тий өнөдөр. Өнөдөр үү? Тийм үү? Харин би нэг харсан юм хартчтай нэг байсан. Өнөдөр хийсэн шүү дээ. Эсвэл нөгөө хин байсан нөө бар нь хин блэ? Brooks Barnheim. Тэр байсан үү? Тэр нэг өгсөгийн л цагаан нөхөр шидэв. Вэ хин штэ. Ээж мэдлийг андуурсан юм шүү. Биш тий. Ээж мэдлч жижиг гэн гэн өндөр цагаан шидсэн шүү. Би нэг харсан юм аа. Сая яриных нь зэрлэг суларсан би тэр хоёлаа мэдэхгүй болсон ч. Гөө шидэд ийсэн. Өндөр нөгөө нэг өгсөгийн нөгөө зөвүүн нэртэй залуугачсан. Chris Youngblood. Тэр сүртэй нэртэй юм билээ тий.
Энэ манай Бетогийн нэр шүү дээ. Answer new blood мөлөө яваад байсан. За Walker Kessler тэгээд 25 бол асуудал уу. Янслисэн Jazz Kessler хоёр зам нийлэхгүй гэдэг нь аль эртнээс мэдгдсэн тэгээд. Үгүй жилийн дараагаас л ерөөсөө тэгээд. Тэгээд Jazz ер нь үнэлээд солих бах. Тэгээд солихгүй гэх юм бол баг Boston явуулах баг ч гэх шиг. Тэний чи Boston-тай бас нөлөөтэй шүү дээ. Тэгс санагдаж байна да. Тэгэд ирэх хүлээлч одоо Lex-ийн бас салингийн цэс нэлээд суларч байгаа. Хэрвээ зүгээр LeBron Lex-тэй буцаж ирэхгүй байх юм бол Walker Kessler-ийг ягаад нэлээд бас гайгүй мөгдлөөд авч болохгүй гэж тий. Эйтнийхийнхэн тэгвэл тэгээд шилгэн төлөхгүй. Эйтэн чин 2 шилэн гэрээ шүү дээ. Юу player option билүү? Player option тий. Нэг player option баа. Баа тийм нэг дээр нэг санагдаж шүү. 2 жил. За тэгээд ер нь баг босод тоглогч нь Peyton Watson-тай бас гэрээ хийгээсэн. Гэхдээ яг Watson-ыг үлдээж байгаа хаа. Тэгээ үлдээчих байхаа л гэж бодоод байна шүү дээ. Peyton Watson-ыг гэрээ хийх нэг юу яагаад байна нөгөө. Second half-аар бүр ингээд даваа гарчих гэдэг. Тэгэхээр амар хэцүү гадаг. Нөгөө Aaron Gordon-ийн шинэ гэрээ орж ирнэ гэх тээ. Watson-ыг бас харах баха энэ жил хэр байх нь. Гэтэ би Watson-аас энэ жил бол нэлээд хүлээж байгаа. Watson бол гоё л шүү бас. Preseason дээр бол. Уул нь Peyton Watson-ыг ч одоо 2 үлрэлийн өмнөөс л ер нь алж хитэн дараагийн Christian Brown гарч ирнэ гэлсэн. Довтлогоогоо ерөөсөө ажиллаж чадахгүй те. Хамгаалах гоё ч гэсэн. Харин. Нэг довтлогоон дээр яг Vanderbilt болчихлоо юм л та нөхөр. За тэгээд бид биш нэг айгу том драма сэдвч орхицсан явж байна. Шал өөр юм болсон. Тэр бол өчигдөр гарч ирсэн. Тэгээд бүр нийтлэл гарч ирсэн. Энэ талаар бүр ном бичигдсэн юм байлээ. Yaron Weitzman гэдэг сэтгүүлчийн талаар тэгээд сэтгүүлч бичсэн. Тэгээд энэ мэдээллийг ер нь уншаад тэ хараад ер нь юу бодогдов. LeBron болон Westbrook хоёрын хоорондын асуудал драма. Тэрийг ер нь Westbrook-ийн талаас харуулж айгүй их бичсэн байлээ. Тэрийг хараад идрэх таяр л утгацсан та. Гэхдээ ялтах утгахгүй байна уу гэж. Манай ч оргил дээр нөгөө шүү. Хөөчнаа. Перчигнаад шүү. Баларсан шүү дээ. Юу бодох вэ тэгэл одоо гой ховж ивэл гад ирчтэй л гэж бодсон шүү дээ. Яг уу одоо шууд асууя л да. LeBron-ы ингэж худ зан гаргадаг гэдэг дээр ер нь ямар бодол суурьтай байр суурьтай байна. Одоо хувь хүн жохоод хувь худ гэдэг одоо коммент бол хэдэн жил явлаа шүү дээ тий. Одоо мэдгүй шүү дээ. Одоо эн чинь зөвхөн нэгтлээ өнцөг байхгүй. Зөвхөн Westbrook өнцөг. Тэгэхээр үзэгчдийн өнцөг гэж бол бидэрт бол байсан шүү дээ сүүлийн 3 жил бол. Энэ ингээд Westbrook болохгүй байна солиод өгөөч гэх тий. Тэгээ солигдсны дараа бас юу болсныг мэдж байгаа. Тэгэхээр яг хуу би зүгээр тэгж бодсон. LeBron тэгж магадгүй юм шүү дээ үссэн. Тэгээд яг худ зан ямар заныг хэлээд байгаа. Үгүй худ зан ч явахтай зүгээр нөгөө нэг Westbrook-ийг ингээл солимоор байна мэлмээр ч гэдэг юм уу зангууд хэлчих ер нь зүгээр. Тэгээ яг хуу Westbrook-ийн талаас харангууд наагураа ингээд амар ингээд медиа дээр ингээд болгочихснаа өөртөө нь ерөөсөө ярихгүй мөртлөөсөө тэгээд одоо яг дотооддоо ерөөсөө юмаа ярихгүй ингээд байсан л гэсэлтэй. Ганц LeBron яг LeBron дээр ингэж амар юу гаадаг. Энэ ч мэрэгжлийн ялангуяа багийн спортын нөгөө нэг тойрдгоо давж гардаг юм шүү дээ. Ямар ч багт бол нэг тийм асуудал байдаг шүү дээ. Бүгдээр л медиа дээр гоё юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Бүх юм зөв юм ярина. Тэгэл цаана хараа асуудалтай баг бол тийм болж байдаг шүү дээ. Тэн дээр бол нэг тийм. Гэтэ яг шулуухын хилчдэг одууд бас байгаа л та тий. Одоо KD медиа бол шууд хилчдэг шүү дээ. Тохиолжуулагч таарахгүй байна юм байна гэл. LeBron болохоор ер нь бол угаасаа медиад эерэг дүүрэг бүтээж явсаар ирсэн. Миний хувьд бол тэгээд угаасаа тэгж ярих шаардлагатай. Яа тэгэхээр LeBron-ы үйлдэл болгоныг ингээд медиагийнх угаасаа анзаараа. Тэгээд LeBron ч өөрөө лигийн нүүцээр авчраас. Тийм. Нөгөө их тийм инфлюенсэл маш өндөртэй учраас бас тэгж бие авч явах юм бол байна л да тий. LeBron шаардлагатай байлаа. LeBron лигийн чиглэлтгүй ер нь яг дангаараа тэр спортын нүүрцээрээ. Тэгэхээр тийм байх шаардлагатай. Тэр мэдээлэл төр таалагдаагүй нэг юм нь Westbrook тэр нэг уншиж байгаа номоо мэдтгүү гээл дуртай киногоо ярьж чаддгүй мадгүй тийм юм ярьжээг яах гээд байгаа л гэж утсан. Одоо зүгээр тэрийг айгу тодтогдсон байлээ. Одоо зүгээр ингээд бид нар ингээд камерын урд одоо битээр сууж байгаа чиний талаар ч юм уу тойр сууж байгаа ч юм уу миний талаар тийм ярих амар утгагүй шүү дээ. Бид яг үнэндээ Спурсыг сайн мэддэггүй шүү дээ.
Яг тэгж яриул яриарэ. Тэгээ ерөн зүгээр нэг Тэр камер дээр шүү. Угаасаа чамд тэгж хэлдэг ш. мэрэгжлийн тоглогчид өчнөө сая хүний нүдэн дээр байгаа хүмүүс үчиж нэгнийхээ талаар тийм мэдгүй тэр аюу аргуу юм ярьсан л байлээ тэгэл. Тэр жоохон таалагдаагүй. Westbrook таалагдаагүй биш. Westbrook-ийн тэр ярьсан юм таалагдаагүй шүү. Тэгээд дээрээс дээр нөгөө зохиолч чинь бас номоо баяжуулахын тулд номоо одоо тэр хүнчэд номоо зарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхийн тулд бас жоохон давслах ч юм уу бас нэг тийм бас байгаа л хол та. Агүй хэлгүүд арайч тээ. Тэгсэн бол үүдээ Westbrook давсалцсан байна гэж хэлэх үлгүүд. Яг уу. Тэгвэл энэ ч бас өөрийнх нь нэр хүнд явж байгаа шүү дээ. Яг уу Westbrook-ээс давсалчихгүй асуул та тий. Энэ дээр жоох ингээ яачгүй гэж найруулган дээр. Эсвэл жоохон дэлгэрүүлэх ч юм уу тий. Тийм. Одоо жишээлбэл тэр амир нөө нэг Will Smith ирэхээс өмнө өрөөнөөс гарч авсан усныг бол айгүй юм дэлгэрүүлчихсэн байгаа байхгүй тий. LeBron яг за та нарт татглаа гэж гарсан. Тэгсэн араас нь AD oh shit гэж гарсан марсан гэх тэр үрийг айгүй битсэн байл л дээ. Тэр хоёр гараа явсан чи дайр хүн аим жоохон эргэлзэж сууж байгаа буцаад гараа германта хийж байгаа ороод ирсэн мэрсэн. Айгүй тийм дэлгэрүүлчихсэн байлээ. Тэгсэн бүр ингэсэн байсан юм тест. Роб Пеленка орж ирсэн ээ. Харж ирсэн ээ. Дайрныг дуудсан ч юу л амар тийм бүр Дайрун хаймыг дуудаа Дайрун хайм тэгээд очиж гараад нөгөө хоёрыг буцаж авчираад тэгээд Will Smith араас нь орж ирсэн мэрсэн гэдэг. Тэр чинь бас нэг номоо бас нэг тийм баяжуулахын тулд бас бүр деталь болгоныг бол амар хэцүү л дээ. Тэгээд Westbrook дотроо ингээд шатруу ингээд ягаад би энийг тэсч чадахгүй нэ гэдэг. Ер нь тийм деталь юмнууд жоохон эргэлзээтэй те. Монголын нус төвчөн авчаа. Болж яахын ман зарим яриамаараа. Тийм нэг юм шүү дээ. 21 оны хувьсгалын чинь тэр чигтэй. За тийм рүү орохгүй шүү. Тийм controversial юм орохгүй шүү. Гэхдээ чи өчигдөр бол controversial жоохон пост итсэн л байлээ л дээ. Тийм шүү дээ. Юу битсэн. Бүр NBA-с шаал төсөрцөө өөр юм битсэн. Хүмүүс тэгсэн. Чи яагаад сакс бичгээ болчих юм бол юу битсэн. Нөгөө залуус эсийг жоохон overrated кино юу гэдэг. Сахгүй. Тэгсэн чи хүмүүс ёо юу тийм байдээ чи кино алуулан гаалтуу. Кино урлагийн хамгийн гоё кино гэл. Тийм үнэ ч дээ. Гэтэ одоо тэгээд магадгүй гэхдээ арай overrated гэж магадгүй шүү дээ. Яг хүлэгний үед яг тийм байж болохгүй тий. Тийм. Хүлэгний санагдаж байгаа. Яг хүлэгний үед жишээлбэл лалаланд илүү кино гэж байгаа. Надад болохоор лалаланд бас таалагддаг. Тэгэхээр бит хоёрын үзэл бортол зөрчилдөж байгаа ч гэсэн одоо ингээд энд 3 хүн надад хоёулаа таалагддаг. Тий. Чи ингэ шал өөр байгаа. Надад гол бодоор таалагддаг гэж хэлээд байгаа. Би таалагддаг шахахгүй. Би гол бодоор сая хараа саяхан гоё байсан шүү дээ. Гол бодоор дуртай. Чи яагаад бодлоо арт өмнөний талд ороод байгаа чи. Саях ч гоё байсан аахгүй. Та хоёр нэг нэгээрээ би хоёуланд ингэ. За NBA руу гоё. За тэгээд LeBron болон Westbrook-ийн тэр яг номын зүгээр авч унших тийм clickbait өгсөн нийтл болж санагдсан надад. Тэр ном чи аль юунд гарсан шүү дээ. 100 гарсан шүү. Одоо тэгээд болчихлоо гэдэг. Ясан бэл. Тэр угаасаа сэтгүүл чинь рингерт орсон юм шиг л шүү дээ. Миний харсаар саяхан нийтл оруулж морлцсон. За. Тэгээд сүүлийн сэдв эхлэхээс өмнө хэдл нэг завсарлах уу? За тэгээд хаягаа шалах. Тий. Нэг завсарлчаад эргээд болцгоё. За завсарлчлаа бидэд. Хоёр дахь хэсэг дээрээ юу яах гэж байна? Нөгөө нэг өмнөх 3 дугаарт ярьсан багуудынхаа стандингсыг эцэлэх гэж байна. Таамага тий. Яг лечерлээ хэд дээр юм бэ гэдэг. Тэгээ яг нэг win loss moss-ыг бол би бол нэг гаргаагүй. Тэрийг одоо нөө бит тавих гэж байгаа шнэх. Тийм шүү дээ эрэндээ. Гаргаагүй байгаа. За би манчи эхлээд явчих. Тэгээд West дээр болохоор тэр талаасаа ингэж явчих. За эхний бишээ сүүлийн 5-ын шүү заяа нэг одоо play-инд орохгүй. 15 дээр болохоор Brooklyn Nets, 14 дээр Washington Wizards, 13 дээр Chicago Bulls, 12 дээр Charlotte Hornets, 11 дээр Toronto Raptors гэсэн 5 баг play-инд орохгүй гэж бол таамагласан байна. Миний яг адилхан. Яг байрлах. Байрлалч адилхан. Яг адилхан. Миний хоёр ерөөсөө хуулаагүй шүү би. Энэ хоёр гэхдээ яриад зориудаа. Тастаа гаргаад Петог яа юм аа гэдэг. Милигийн хамгийн муу багаар Washington Wizards, 14 дээр Nets, 13 дээр Bulls, 12 дээр Hornets, плей-оффт арай орж чадаагүй баг нь Miami Heat болж байна да. Miami гигэлчлээ шүү. Адибоё солигдох юм бах та. За. Тэгэд зурж байгаа нь Miami Heat. Танах болохоор Торонто орчиж байгаа юм шүү дээ, тий. Дээш орж байгаа. Raptors дээш. Бусад дөрөв нь бол адилхан баг шүү. Яг Washington-ыг Brooklyn-аас муу гэж юм байна. Nets-с муу гэж үзэж байна. Би бол Washington энэ жил нөгөө нэг
арай нэг уучраа болох гээд Саар одоо Макколом CJ дээр бол өдөө ажил авчирч байгаа. Вашингтоныг бол арай илүү баг гэж харж байгаа. Ер нь буулсыг бол аль аль нь гаргацсан байгаа юм ба шүү, тэ. Би бол буулсыг унаасаа буулс яаж урд 13 гэж байна. Буулсаар би буулсын бол нэг эвгүй баг л та. Яач багт тэ. Гүн чинь ингээд жилийн жил сонио плей-ин яаж байгаа тэгээд нэг юм лай болдог баг шүү. За дараачийн тэгвэл одоо плей-ины дөрвөн баг нэрлээ. За 10-аар би Pacers-ыг оруулсан. 9-дэр Miami Heat, 8-дэр Boston Celtics, 7-дэр Milwaukee Bucks гэд түрүү жилээр харах юм бол дандаа контендер төвшний баг багууд байна. Тийм байна. Сонирхолтой. За миний 10 дээр бол Boston Celtics. 9 дээр Indiana Pacers, 8 дээр Miami Heat, 7 дээр Philadelphia 76ers. Sixers Bucks хоёр зурж байгаа юм байна. 7 дээр. Бид хоёр их дээр бол. Тийм байна. Миний лигийн плей-инд арай дөнгөн данга орсон баг нь Bucks. Тэгээ 9-д Celtics, 8-д Pacers, 7-д Raptors. Raptors бол нэлээд дээр явж шүү. Тийм миний Raptors бол. Гэтэ магадгүй Raptors би бас зүгээр Raptors-ыг плей-оффын доор оруулчих. Тэр Raptors ч хэд байсан бэ? 11. Плей-офф дээр 11 байна. Тийм шүү. Яг гоо Raptors Pacers хоёр дээр эргэлцсэн. Тэгээ би Pacers-ийн ер нь систем нь угаасаа байгаа. Pascal Siakam байгаа, Nembhard байгаа, Maturn байгаа. Несмэд байгаа. Raptors гордол нь нэг юм identity-га энэ жил яг олох нь үгүй гэдэг л. Жохон балансгүй байгаа тийм. Юм шидэлтгүй баг яах нь те. Гэж бодлоо. Гэтэ эвгүй. Би бол Торонто бас зүгээр 11 дээр битсэнтэй бол жохон айж битсэн. Гурвангийнх нь хувьд бол тэгвэл Celtics, Pacers хоёр бол play-ины баг бол гурлан дээр нь санал нэгдсэн байгаа юм байна. Тийм байна. Тэгээд Bucks дээр бол Beto хоёр санал нэгдээд оролцсон. Хоёр Sixers дээр play-ин дээр санал нэгдсэн байгаа юм шүү те. За эхний 6 дээр бол шүү дээ. Миний чинь Sixers play-инд байхгүй. Чи чинь юу дээшлүүлсэн шүү дээ. Raptors дээшилсэн Bucks байгаа. Pacers Celtics. Тийм байна. Bucks-ыг бүр тийнд ослуулж байгаа юм тийм. Минийх бүр 10 дээр байна шүү. Bucks-ын дасгалжуулагч нь би 7 дээр өгсөн. Bucks-ын дасгалжуулагч нь Doc Rivers. Тэгээ Янасын араас довтлогооны ирэх мэдлэлтэй байх хүн Kevin Porter Jr. гэж харсан. Хоёрын Bucks бол гэхдээ нэг л барьж зорж байгаа юм шүү дээ. Тийм. Би плей-офф хэлээгүй л та. Муухай юу ачлаа. За би дээд спойлтчлаа. Эхний 6 плей-оффт яг орох багууд гэх юм бол Philadelphia 76ers, Detroit Pistons, Atlanta Hawks, Orlando Magic, Cleveland Cavaliers, New York Knicks гэсэн 6 баг өгсөн байна. За минийх бол Milwaukee Bucks, Detroit Pistons, Atlanta Hawks, Orlando Magic, New York Knicks, Cleveland Cavaliers бүсэд тэргүүлэн дахин тэргүүлнэ гэдэг. Энэ жил дахин тэргүүлнэ. Nice. Сүүлийн байрал дээр зөрөө тэгээд нэг дээрээ бас нэг хоёр дээр бас байран сольчиж байгаа. Ер нь их төстэй лист гаргасан биш үү хүлгэнтэй нэг 3 л ер нь ялгаа биш те бараг харахад. Би энэ Milwaukee бүр 5 руу ч оруулмаар. Яг үнэ хэлгээд. Pistons дээр үү? Тэг Pistons дээр. Milwaukee-гоос 82 тоглолтод бол сайн тоглож бодож байна. Тэгэд Milwaukee-гийн биш те нэг юм болохоор Янсын хажууд шидэгчнэр аваад ирсэн. Тэгэхээр Янсын хажууд шидэгчнэр үлэлд бол амжилттай байд ирсэн гэж угаасаа л байсан биз дээ. Харин тийм. Тэгэхээр одоо тэдрээ сайжирна. Тэгээд би бол Milwaukee-гоос бол яг зүгээр бүрэлдэхүүн харсан чинь бас үлээл бол сайн тоглохоор юм бэл. Хэрэв Янс гэмтэхгүй бол. Яг уу Kyle Kuzma, Kevin Porter Jr, AJ Green тэгээд Gary Trent Jr гэсэн хүмүүс яг ийм тогтмол тоглолттой байвал сайн тоглох баг. Гэтэ тогтмол гэдэг үгний чинь бас тоон л байгаа баг. Тэ? Ер нь жоохон хэцүүлтэй. Яг Kyle Kuzma зүгээр Wizards байсан шиг ийм статтай тоглолцоход болчих юм. Bucks бол ерөөс тийм нөлөө одоохондоо хараахан үзүүлээгүй л байна. Миний Bucks-ийн 10 дээр бичдэг шалтгаан бол түрүүний наад тогтмолын тоон байгаа. Дахиад нэг шалтгаан жоохон муу ярина шалтгаан. Ээлээд явах тэрийг. Ойлгоц. Та яриад ойлгож байгаа. Тий. Миний плей-оффд орох 6 болохоор 6-д Sixers, 5 дээр Pistons, та хоёроос нэг зөрж байгаа минь удирдалт Hawks Magic-ээс илүү ажил авна. 4 дээр Magic, 3 дээр Hawks гэсэн үг. Тэгээд Cavs 2-оор Knicks бүсэд иргүүлнэ гэж. Бит хоёрын болохоор 6-гийнх нь бол яг нөгөө Cavs юу биш Magic юу хоёрын л өөрчилсөн юм шүү дээ. Hawks хоёрыг. Тийм байна. Тэгэд ягаад Hawks-ыг дээр нь оруулав? Hawks-ийн нөгөө нэг бүрэлдэхүүн яг нэг юм улиралд арай олон хождог бүрэлдэхүүн. Тий. Одоо нөгөө нэг эн чин улиралд арай олон хожно гэдэг чинь арай олон сонголттой байх хэрэгтэй. Ямар нэг дотлохоо өөрөөсөө үсгдэг ч юм уу те хамгаалтыг төгсгөж чаддаг ч юм уу. Тэр сонголт нь Hawks дараа илүү байгаа. Плей-офф бол дүр зураг шал өөр.
Тийм байна да. Хоёр тэгвэл юу Sixers-ийг бол эхний 6 гэж бодож байгаа юм шүү дээ. Тий. Өчигдөр Joel Embiid эрүүл саруул тоглох гэж байна. Зүгээр яг нэг тийм ихэн үед байсан эргэлзээг байхгүй болгоод өгчлээ л дээ. Embiid тоглоно гэдэг чинь гол нь чи хизээ ирэх нь тодорхойгүй. Тэгэд Embiid-ийн нөлөөг угаасаа бид ямар үлээ. Ядаж хоёр тоглолтын нэгтэн тоглоно гэдэг чинь амар том нөлөө байхгүй. Бүхэл бүтэн Sixers гэдэг багийн хувьд шүү. Тэгээд Tyrese Maxey илүү хүчтэй ирэх чинь. За Grimes байна, Kelly Oubre байна, VJ-com гэдэг rookie байна. Тэгээд гараанд бол гарахаар болсон юм байна шүү дээ. VJ-com чинь. Тэгээд бас гоё өрсөлдөө үзүүлээсэ гэж хүсэж байна. Тэгээд East яг ийм байгаа дээр л Sixers дээ шл. Яг энэ жил боломж. Дээшлээд бид хоёрын 6-ад л орж ирж тэ. Яг гоо тэгээ гарлаа гэхэд чи бол Атлантатай тоглоход бол Sixers бол апсет хийж магадгүй. Үгүй барахгүй шүү дээ. Шууд тэгж ирж тэр тэ. Энэ жил Бенс юмс байхгүй л гэж. Хоёр тэгвэл за ингэж асууя. За мэдээж энэ бүсийн favorite багууд бол мэдээж New York Knicks, Cleveland Cavaliers шүү дээ. Энэ хоёрыг зүгээр плей-оффт муллаад финалд гарч ирэх нэг баг сонгох гэвэл л гэсэн. Business. Орландо. За бид бол Hawks гэж. Яг юу би бол Detroit бол тэрэн дээр ярихгүй байгаа. Зөв Орландо болон Hawks хоёрт бол нэлээ эвгүй. Яг уу Hawks ч нь бол Cavaliers-ыг нухчих гээд байдаг хөөхгүй. Cavaliers Knicks хоёр айл айл юм. Гэтэ Hawks сүүлийн хэдэн жил яг ямар байлаа. Бодоод үзэхээр яг том тоглолтууд дээр тэгэхээр алга болчихдог хөөхгүй. Яг 21 оноос хойш ер нь бол жоох хөөсөрцөн л амжилттай байна. Би бол Орландо Magic-ийг энэ жил бол амар хамгаалттай ер нь бол бүс лигийг хамгаалтаар тэргүүлэх одоо OKC-ийн ард урд бас орох багуудын нэг гэж хараад байгаа. Харин тий. Би бол Орландод амар хайптай байгаа. Солиотой хайптай. Би бол Орландог бол 50 гараа ажиллаа авна гэж бол бүрэн итгэлтэй. Наад нөхдүүд чинь 2 жилийн өмнө бэлэн болоогүй байхдаа Cavs-тай 7 тоглолт гаргацсан шүү дээ. Харин тэрийг бодоод үзэхээр бас 3 All-Star-ийн хэмжээний тоглолт. Магадгүй бид нар зүгээр ирэх 5 сард зүгээр New York Knicks, Cleveland Cavaliers гэдэг тулаан биш. Магадгүй өөр нэг баг гадарсан байх ч үгүйсэхгүй. Орландо Атланта хоёр гараа шийдсэн. Яг ер нь тийх баг шүү. Cavs цаандаа бүдрэх нь тодл гэж бодож чинь даа би. Одоо ингээд түрүү жил Boston Cavs тодорхой гэлсэн. New York тэгэл Indiana хоёр гарч ирсэн. Заавал нэг сюрприз байдаг байхгүй. Нэг сюрприз бол би бол гэхдээ энэ хоёр нэг нь бол байгаа хаа. Арайч хоёулаа суулчихгүй бол. Надад бол одоо замдаа Cavs замдаа бүдэрчүүл надад тэр сюрприз болохгүй. Cavaliers шүү дээ. Cavs яг нөгөө юу шиг болчих тээ. 16-аас 19 оны 18 оны хооронд Торонто шиг болчих тээ. Ер нь за 24 орох. 24 орё. Тэгээд Sixers дээр бол хоёр хүн итгэсэн байгаа юм шүү ч гэх шиг. Хоёрт бол Нью-Йоркд итгэж байна те. Тэр гэж. Нью-Йоркийг уусаа гуруулаа ярихдаа ер нь бүсийн фаворит гэж ярьсан шүү дээ. Яг энэ бүрэлдэхүүн ингээд үнэхээр ажиллаад байгаа юм ингээд. Фаворитээр бол гарах фаворит бол те. Бүсийн фаворит. За окей. Тэгвэл West-ийг битагаас эхлэе явчих. Тэг West хоёр дээр тийм байсан уу? Өрхөд амар хэцүү байлаа те. Хэцүүс үнэхээр үнэхээр бүр амар бүр ингээд нүдэн хинж байгаа баг өрмөр санагдсан. Тэг одоо энэ өрдснөө хэлэхээс ус айж нь болохоч одоо юу гэж үгүй ичээгүй одоо юу гэж бичиж орж ирдэг юм бол. Хаартай би заавал санал нэгдэх алба байхгүй. Тэр гэсэр тэр юм улс төр юм маш талаа. За өрөндөө хамгийн муу баг дээр Utah Jazz-ыг бичсэн байгаа. Тэгээд Pelicans удаалж байгаа юм. Тэгээд 13-12 дээр Kings Suns хоёр орж ирж байгаа. Тэгээ энэ хоёр бол одоо үзээ байхгүй гэж өрнөдөд. Тэгээ энэ хоёроос нэг сайн баг байх нь плей-инд арай орж чадахгүй нэг баг нь 11 дээр Blazers. Kings Suns хоёроос бол илүү гэд бодчихлоо би. Наа зөв сонирхолтой. За минийх болохоор чи гэхдээ Pelicans 14 дээр гэсэн те. Би сая тийм байна. Окей. Ягаа Sacramento илүү баг гэж байгаа юм шүү дээ. Тэгээ Pelicans-аас арай сайн баг. За минийх болохоор Utah Jazz, Sacramento Kings, Phoenix Suns, Memphis Grizzlies. Та Pelicans гэж тэ. Гिची чи өрөөг юм уу? Өрсөө. Би зөв амар хэцүү. Би сая нэгд өөрчлөлт байгаа байхгүй. Шууд сүлдсээ өөрчлөлт байна. Ямар хурдан өөрчлөлт байна. За Jazz, Suns, Kings, Memphis, Pelicans, Kings, Suns, Memphis, Pelicans. Pelicans дээр минийх дээр 14-т орж ирээд энд болохоор 11-т орж ирж байна тий. Минийх дээр болохоор 15 дээр бол Utah Jazz юу нүгээс сүүл маш ихэн дотор авах. Тэгээд 14 дээр Phoenix Suns-ыг битсэн. 13 дээр Sacramento Kings, за 12 дээр New Orleans Pelicans, 11 дээр Portland-ыг оруулсан.
Юм Бетогийн 5-тай бол яг адилхан 5 баг байгаа юм байна. Би бол ойрхон. Тэг баг нь Portland-ыг дээшлүүлчихэж байгаа юм шүү, Тийм байна. тэг Portland-ыг дэвшүүлсэн Grizzlies-ийг гаргаад тийм Memphis-ийг 12 руу оруулсан шүү. Тийм байна. Grizzlies-ийг гаргаад ирсэн байна. Тэгээд өөр бус нь бол адилхан юм да. Тэг Бус нь яг байрлал нь л өөрөө. Тий. Яг Suns Kings хоёр дээр эргэлзэхмээр юм билээ. Яг Suns үлрэлийн эхлэлт айгуу гоё олоо хийж багтдаг. Тэг Харин тий. он гараал тэгэл таран танигдал эхлэх байлгүй дээ л гэж бодод биш гэж. Эсвэл мэдгүй бид эдийн таамгийг хөвчүүл сайн л одоо бүкэр ажиллаа хийдэг болчих сайн л. Тэгвэл гоё шүү тий. Тий. Энд чинь өрсөлдөө дахиад нэг баг ороод ирнэ гэсэн үг шүү тий. Гол нь одоо энэ хараа Jalen Green гимтэлтэй бас. Аа. Тэгэд Mark Williams ч бас хизээ бүдггүй ингээд алга болчих нь мэддэхгүй тийм тоглож байгаа даа. Тэгэд яг харах хүн гэвэл одоо Dylan Brooks fantasy-д нэг fantasy авсан. Тэгээд Devin Booker энэ хоёрлаа. Одоо хүртэл холбогч асуудал шийддэг. Kings яг зүгээр fantasy дээр гоё стат өгдөг баг байх. Гэснээс тэгж хожино гэж харахгүй наа. За тэгвэл 10-аас 6 хүртэлх баг уу да. Play-in дөнгөн нангаа орсон багаар Grizzlies. 9-д Warriors, 8-д Wolves, 7-д Clippers. Маш сайн багууд. Бүгд маш сайн багууд. Энэ чинь controversial одоо л Wolves Clippers 2 7-8 дээр Warriors 9 дээр тий. Бас сонирхолтой. за манайхаа Бетогийн бичсэн штэ. Сонирхолтой. Бас тий үзээтэй л юм байна. Сонирхолтой. Бас зөвүүн юм гаргасан юм шиг. За минийх болохоор юу вэ? Portland, Dallas, Spurs, Warriors. 7 дээр. 7 дээр Warriors, 8 дээр Spurs, 9 дээр Dallas, 10 дээр Portland. Төөх Portland play-in-д орч юутай тоглох юм бэ те? Warriors-тэй. Mavericks-тэй тоглох юм байна те. Тийм Mavericks-тэй л тий. Nice бас мэддэгтэй минийхтэй баг адилхан юм байна. Би болохоор 10-т Mavericks-ийг орлоо. Яагаад ч юм энэ жил дахиад хүнтэн зүгээр яг муу ярилж байгаа юм биш зүгээр нэг юм азгүй тохиолдлоор нэг юм хожигдох юм шиг санагдаад байгаа. Наа чи бол муу ярилттай шүү. Яа тэгэж. Яг мэдгүй Антони Дэвистэй баг яагаад ч юм тэгдэм ч гэж. Энэ олон жилийн турш шүү дээ. Антони Дэвис багийн лидер нөх. Тэгэд Memphis бол миний нэгэн дээгүүр орох боломжтой байсан ч гэсэн үлрэлийн эхлэлд бол бүр одоо бараг тал нь байхгүй болчихлоо. Худалч хүнд. 9 дээр юм уу те? Тийм тэгээ 9 дээр. Тэгээ 8 дээр танай Spurs-ыг оруулж байна. Тэгээд Spurs гэхдээ би Warriors-ыг бас гүйцэхж магадгүй. Гэхдээ энэ жилдээ зүгээр яг Warriors 7 дээр гэлчих. Тэгээ энэ хоёр хоорондоо play-in-д оролцоо үйлцэлцээд хин 7-оор гарахаа шийдээд тоглох байлгүй дээ. Гэхдээ аналистуудыг хараад хахад Spurs-ыг бүр ихний 6-5 гэж хэлсэн ш зарим нь. Spurs харин аюу тийм апсайд өндөртэй байл. Аналистууд бид нар чинь тэгж л үнэлж шүү дээ. Апсайд өндөртэй байлээ. Гэхдээ үнэн. зарим нь бүр плей-инээс гаргаад зарим нь болохоор бүр ихний 5 руу ийм хамгийн дээшээ доошоос хавлж байгаа баг нь Spurs үлээ. Өөр андран ч гэсэн харахаар. Хоёр юун дээр Memphis дээр нэлээд итгэж байгаа юм те. Нилээн ч итгэвгүй 10 дээр л орсон. 10 дээр те. Дөнгөн нангал итгэсэн. Хальт итгэсэн. Би Memphis-ийг багадгүй зүгээр үлрэлийн 2 дугаар хагасаас бүр хайчиж магадгүй гэж байна. Аха, магадгүй те. Тэгэхээр яг хуу энэ жил бүрэлдэхүүн муутчлаа. Яг сарын өмнө гинэ 3 дугаараа өмнө ярьжсэн бүрэлдэхүүнээс талан гимтээд алах болчихлоо. Тэг яг жишээлбэл сэлгээний 2 болбогч байхгүй байна. Төвийн байрлалын 2 хүн хизээ ирэх нь тодорхойгүй байгаад байна. Яг хуу аз болж Jaren Jackson жаа 2 маргааш тоглоно гэж хэллээ. Тэгээд гол нь нөгөө өөрсдөө нөгөө драфт ирэх нь байгаад байгаа. Тэгэхээр магадгүй унч магадгүй. Харин юунаас бүр хайч магадгүй. Эсвэл солиод бас Лаури Марканыг авах боломжтой бол багуудын нэг яваад байгаа шүү нэрээ. Яг тэгэхээр нөгөө цалингийн зэс нь сул агаад байгаа юм л. Гэхдээ одоо Grizzlies хайчвал арай олон жил хаях гад байгаа юм шүү те. Тэгээ яг би зүгээр ингэж бодсоо. За одоо нэг сая бараг 3 улирал тагарчлаа шүү дээ. Одоо жааг ер нь хүн мартчихлаа шүү дээ те. Дийлэнх нь. Тэгэхээр одоо жаад энэ улирал яг өөрийгөө харуулах. Би чинь яг тоглохороо зүгээр юм өөр асуудалд оролцохгүй, гимтэхгүй тоглохоор ийм тоглогч юу гэдгээ харуулчихаасаа гэж найдаад байгаа юм зүгээр. Memphis дээр зүгээр хэрвээ энэ хоёрыг гимтэл бэртэлгүй зүгээр гимтэл бэртэлгүй байх юм бол энэ баг бол үлрэлийн бол үнэхээр сайн баг байхгүй тийм. А гэхдээ би бол жаад бол тийч гимтэл бэртэлгүй тоглоно гэдэг үнэхээр итгэхгүй. Тийм. Тэгээ яг Jaren Jackson байхад бол дэжгүй. Тэгээ Санти Алдама энэ жил бас 6 man of the year өрсөлдөгч байх болно. Далс дээр ягаад зөв би Далсыг 9 бичсэн бэ гэхээр Далсыг гимтэл бэртэл хамаагүй зүгээр энэ багийн товтлогоон дээр бол аим сайн зовж байгаа.
Гол нь тэгээд тийм нөө яг хуу Далс ингээд хүмүүс Кайри ирчүүл гэж яриад байгаа. Кайри ирэх хүртэл тэр чинь баг үлрэлийн 50 тоглолт нь явчих واخхой. Кайри ирчүүл үнхээр аюултай баг. Гэхдээ Кайри иртэл бол бас л жоо харах. Тэгээд дээрэс нь бас Кайри ирсэн чиг шууд өнгөрсөн жилийн Кайри үрээд ирэхгүй хэлтэй бас ингээд минутын хязгаарлалтай эхлээд 20-25 минутаар тоглоно те. Нэг юм. Орикс 9 дээр 10 дээр гэлээ. Би 10 дээр гэсэн. Ориксыг яг хуу юу байгаа юм. Би бол Кайриг эртэл 50% амжилттай баг байх болов уу гэж бодож байна. Тэгээ би тэгээ өмнө хэлжсэн те. Би бол эдийг бол 4 номер гэж өрн боддог. Эдийг үнэхээр тулд ашиглая гэвэл 5 номер дээр л ашиглах хэрэгтэй. Далс гэхдээ баг Гафордод гэрээ өгчлөө. Гафорд гэрээ өгсөн шүү дээ. Те. Тэгвэл арай солихгүй байна. Зүгээр Гафорд дээр айгүй их солилцооны шуум яригдж байгаад Антони Дэвис үрээд ирсэн шүү дээ. Гэтэ би Купер флагийг бол үзэх гэж би магадгүй Далсыг бол их тоглолт нь үзэх баг. Купер флагийн төлөө. Би ч Вашингтоныг үзэх гэж байна. Фэнтези тахах гэж. За тэгээд эхний 6-гаа. За эхний 6 дээр би чи гуруула Warriors-ыг плей ин гэсэн юм байна тий. Тэгэд өөр нэгж байгаа нь чи Spurs-ыг дэвшлүүлсэн байгаа. Spurs-ыг бит хоёр нэрлэлсэн. Mavericks-ыг гуруулаа бас плей ин гэж байгаа юм байна. Зүг үү? Үгүй. Чи Mavericks байхгүй. Миний байхгүй шүү дээ. Чи Clippers юу хоёр? Clippers Wolves 2 байгаа шүү дээ. Wolves ороод гэсэн тий. За. Clippers-ыг асууна. Хэдүүлээ нэрлэлчээ. Юу ч гэсэн. За 6 дээр аналистууд бид бөөндөө дуу нэгтэйгээр 6 дээр Spurs-ыг бичиж байгаа. 5 дээр хоёрынхаас шууд зөрж байгаа нэг юм Mavericks. Mavericks-ыг би бол энэ жил маш сайн үзнэ гэж бодож байгаа. Энэ бодломод дээр pre-season дээр Cooper flag-ыг үзснээр бүр баталгаажсан. Nice. За тэгээд Cooper flag-ыг Wemby-гээс илүү үнэлсэн биш шүү. Юу гэдэг юм бэ? Тэр гэж. Чи тэгсэн л шүү дээ. Тэгээд 3 дээр басан баг 4-лөө орж ирсэн. Өнөөдрийн тоглолтоор орж ирсэн. Rockets. Rockets-ыг би тэгтээ 4 дээр бичиж байгаагаа бас л эргэлзэж бичсэн. Яг гэвэл би өнөөдрийн Rockets өнөөдрийн бүрэлдэхүүнээр удаа явбал эхний 5 доторч байхгүй юм байна даа л гэж харсан юм. Өнөөдрийн товтлогоогоор явбал уу ялахгүй. Тэгэхээр яг хуу KD байна те Аман Томпсоны Сингүн байна. Гэхдээ гайгүй бах дундуур нэг улирлын дундуур нэг холбогч ам шийдэх байлгүй дээ. Спенсер Динвидиг аавна гэсэн. Эрэж тийм тэнэг баг биш үлгүү дээ гэж бодож шít ингээд холбогчгүй зүтгээд байх. Тэгээд 4 дээр Rockets хөвчихлээ. 3 дээр нэг гоё солилцооны санал дуусгаар нь хэлнэ зэ. За. 3 дээр Lakers-ыг би ч нөгөө нэг түрүүн Lakers-ийг ярьж байгаад хэлсэн шүү дээ. Lakers бол нөгөө шинэ хүмүүстэй учраас ойлголцчоор асуудал байхгүй болчихно гэдэг. Тэгээ хоёрт Nuggets нэгт үг гэсэн. Luka MVP юм биш те. Энэ жил Luka MVP юм биш те. 3-аар гарвал. Үгүй. Wemby өгш. Би ч юуныхаа Wemby-гийн тавыг өөр хүнээр өгсөн байгаа шүү дээ. За хүлэгний тавг. За минийх дээр 6 дээр Lakers. 5 дээр Minnesota, 4 дээр Clippers, 3 дээр Houston, 2 дээр Denver, OKC. Гэсэн л юу өгсөн тэгээд би зүгээр яг Warriors-ыг Lakers-ийн дээрүүд ороо гэх юм байна те. Эхний 6 бол оруулчмаар л байна яг үнийг хэлээд. Гэхдээ одоо би яг тэр 3-ын цуг тоглох хэдэн цуг тоглох гэдэг дээр жоохон Warriors өнгөрсөн жил бас үлрэлийг айгүй гоё ихлүүлсэн шүү дээ. Эхний 3 морфт нийлээ явж байгаа. Тэгээд сайхан шороодсон шүү дээ. Би плей-инээс гарсан шүү дээ хэсэг. Бид Jimmy, Draymond, Steph 3 биш дээ. Цуг яг цуг шүү. 55 тоглолтод тоглоно шүү дээ. Тэгэх юм бол энэ баг бол юу? Топ 6 баг. Тэгвэл тийм л дээ. Тийх нөхцөл чинь бас айгүй хэцүү байгаа. Тэр нөгөө нэг түрүү жилүүдэд LeBron хэдийн хоёр хамт тоглол ална гэдэг шиг. Тэр хоёр нь хамт тоглож өгдөг үү тийм. Тэгэхээр би плей-оффын гадна битсэн. Steph Green Butler 3 цугтаа 55 гэж. Green чинь үгүй Butler чинь тусдаа ганцаархнаа ер нь 55 хэрэгэлзээтэй тоглоно өстэй тийм. Ер нь нөгөө цугч бай ганцаараач. Тэгэхээр Steph Draymond 82 тоглолт очиад байгаа байхгүй. Тэгээ Butler гол нь back to back оролцдог байхгүй тийм. Сүүлийн хэдэн жил ороогүй. Энэ жил яах юм бага? Кэри шахах нь уу? Тийм учраас Стер үзсэн гэж. За би болохоор 6-ад Minnesota Timberwolves-ыг оруулсан. 5 дээр Los Angeles Clippers, 4 дээр Los Angeles Lakers, 3 дээр Rockets, 2 дээр Nuggets, 1-д Thunder. Тэгээ зарим аналистууд бол Denver-ыг баг нэгээр гэдэг. Бас тийм юм явж илээ. За тэндээ би санал хэлэхгүй байна. За тэгээд хүлгэн бит хоёрын бол эхний 6 бол адилхан юм байна. Гэхдээ яг байрлал нь өөрчилж байгаа. Lakers Timberwolves хоёрын байрыг сольчиход ер нь бол адилхан юм биш үү? Бараг
Clippers 4 дээр байгаа Тийм, Clippers 4 рүү ороод. Тийм байна. Тэгээд Clippers-ийг ягаад доогуур үнэлэх болов доо? Бро. Нас. Кавай. Хартан бол үлрэлийн тоглогч нь үнэн. Гэхдээ Кавай үлрэлийн тоглогч биш. Тэгээд нас. Крис Пол, Брук Лопес. Крис Пол, Брук Лопес хоёр тим амар нөлөөтэй тоглогч байх шаардлагагүй шүү дээ. Тэгээд үлдсэн нэг хүн үлдэхгүй болчихсон. Тэгээд Хартан 100 2-т 4 жил багч ихний 4-өр гарсан шүү дээ. Үгүй Биш ихний 5-аар. Тэр багт чинь тэгээд нөгөө кор хүмүүс нь шал өөр шүү дээ. Яг Норман Паул байсан л та байсан нас гэвэл. Тэр нь үр бүтээлтэй байснаас Норман Паул явсан тийм. Өөр хүн яваг шүү дээ. Теренс Мэниг одоо нэг амар нөлөөтэй байсан гэвэл үгүй. Тэгээд зөөж дахиад нэг хүн байгаа. Тэгэж гараа. Джон Коллинс байна энэ багт. Тийм ээ тий. Джон Коллинс байгаа. Кавай гимтэлгүй тоглох чинь. Back to back тоглолт томроод нэг хүнийг бодож ирсэн юм да. Баггүй. Ер нь бол ганц одоо гол хүн Норман Паул явсан. Норман Паулын орон зэг хүн ирээгүй шүү дээ. Брэдли Билл шүү дээ. Юу ирээд байгаа. Яаж Брэдли Билл? Өнгөрсөн үеэр чинь Норман Паул All-Star-ын түвшинд тоглосон шүү дээ. Брэдли Билл 5 саяд нэг 18 он авчих болно шүү дээ. 18 он яаж авдгийн Хартан 15 100 буц Кавай 3 байхад чинь. Одоо 100 буц чинь All-Star болно гэж үзэхэр чинь 18 за 15 он аваад тэгээд 100 буц оноог нь өгчөж байгаа шүү дээ. Тэг Кавай чинь баг тоглоагүй байхгүй 4 жил. 25 мах. Тэгээд одоо яг тоглох юм уу? Тоглоно шүү дээ. Тоглох байлгүй дээ. Бандуулчих юм уу эсвэл хизээ байгүй. Бандуулахгүй. Зүгээр Кавай хөлн уулт тоглох. Кавай уулт гэдэг мэдээж нэг 50 60 тоглол амар сайн бохгүй. Гэтэ ер нь бодит байдал дээр 40 50 л баг. Макстал 50 байх гэж байна. Харин тий. Гэхдээ илүү тоглож бол сайн л байна. Сайн мэдээ сайн байлгүй яг. Кавайг бүгд л хармаар байгаа шүү дээ. Талбай дээр. А гэхдээ би энэ байдлаар ягаад итгэсэн бэ гэхээр маш өргөн бүрэлдэхүүнтэй болсон. Тийм учраас ер нь нэг нь гинтэй гарсан ч ер нь бол нөхөөд ингээд тоглож байгаа. Тэгээд үлрэлийн 80-аар тоглолт нь бол нэг асуудалгүй явчих болов. Кавай ингээд тоглоогүй нэг тоглолт байлаа гэж бодъё. Хардангийн тоглолтгүй өдөр байлаа гэж бодъё. Брэдли Билл авна шүү дээ. Авах 100 буц авна шүү дээ. 100 буцыг нэрлэж болдог. Гэтэ 100 буцын тоглолтын арга барил тоглолт авдаг төрлийг биш л те. Нөлөө үзүүлдэг тоглогч. Крис Пол тэр 100 буц Джон Коллинс хоёрыг сайхан бөмбөгөөр хангасаар байгаа нэг тоглолтоор авчирна. Одоо хараа Крис Пол мол Брэдли Билл тэр чинь яг бидний мэддэг шиг хүмүүс огт биш шүү дээ. Гээгүй. Гэхдээ тэр систем дээр чинь тэд нар чинь хийх юмаа хийхэд хожиж байгаа байхгүй юу? Ямар систем? Clippers-ийн систем. Гэхдээ харин Clippers-ийн систем чи хаардаа өөрөө л ажилуулах болохоос биш. Тэрий чин Крис Пол, Брэдли Билл хоёр ажилуулж чадахгүй шүү дээ. Үгүй хаардын шидэг нэг хоёр бөмбөгөөр өчгөд болно шүү Тэгээд дээ. Зубц ч өөр одоо All-Star хэмжээнд тоглож болчиход шүү дээ. Тэгээд өөрөө ингээд бүр мисмач үзгээд өөрөө бөмбөг аваад тоглодог болчиход. Харин гэхдээ тийм л дээ статистик өвч тийм тоглолтын арга барил өвч тийм. Гэхдээ яг 100 буц бол дангаараа тоглолт авч гардаг юм бол биш байгаа. Богданович байгаа. Богдановичтэй яг яг ер нь яг зүв ер нь яг бэтэг хэлж байгаа тэр нөгөө нэг одоо нас дээр ер нь бол эргэлж байгаа бас байж болно шүү дээ. А гэхдээ зузаан байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ер нь бол гайвал өнгөрсөн жил бүгд баг гараанд шахав ашиглагдчихсэн тоглогчд байгаа байхгүй. Брук Лопес, Крис Пол, Богданович те. Крис Пол ч 82 тоглолтын 82 гараа үсттэй. Тэгээ Богданович ч гарааны төвшнийх байж байгаа сая гимтчихлээ л дээ. Дерек Джонс Жуниор, Батум гэдэг ингээд нэг юм тоглолт авахгүй ч гэсэн ингээд яг хэрэгтэй моментуудад тэр тоглогч чинь Крис Пол хэрэгтэй юмнууд авчирч байгаа байхгүй. Крис Даан байна. Тий Крис Даан ч байна. Крис Пол, Брук Лопес, Брэдли Билл өнгөрсөн үеэр гарааны тоглогчд байсан. Яагаад энэ 100 багтаа үлдэж чадаагүй юм бэ? Тэгээд илүү тоглогч авчирсан байхгүй. Тэгээд нөгөө багууд. Тэгээд энэ дээр би бас нөгөө өмнө хэлжсэн. Би бол Джон Коллинсыг бүр амар гоё нөлөө болсон. Джон Коллинсыг бол маш гоё тоглоно гэж бодож байна. Тэгээд Джон Коллинсийн нөлөө, Брэдли Биллийн нөлөө чинь хангалттай Паулыг нэгчнэ үү? Би 100 ингээд эднийг авчирч яхад за энэ баг амар болчлоо гэж ийсэн. Эхний 6 бол математик гэж ийсэн. Тэгээд яг ингээ өрөнгүүд зэрлэг өрнөж чангал байна л да. Тэгээд 4 жил эхний дөрөвт явж байгаа л унсан л да. Яг сүүлийн тоглолтын дээр ч үлээ те. Тэгээд Кавай гэхдээ арай өөр байгаа. Ер нь Кавайтэй сүүлийн 3 4 жил пресизен тоглоог шүү дээ. Энэ жил болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр Денверт хийсэн пресизен тоглолтыг харсан. Тэр чинь үлрэлийн тоглож байсан. Кавай амар. Кавай өнгөрсөн үлрэл пресизен тоглосон баха. Тэг санаад байна. Тоглоогүй. Өнгөрсөн үлрэлийн бүр эхлэлийг бүтэн үндсэн. Пресизен тоглолцоо тоглоогүй. За тэрийг наачаар Олимпиар тоглох байсан чи гинтэлтэйгээ алга болчихсон. Тоглоогүй байхгүй. Тий. Тэрний өмнөх дээр тоглосон байж магадгүй. Тэр юун дээр яг саяын хүлэгний ярьсныг нэг
түрүү жил юм бол урдсан жил бол ярьсан санаад байгаа хэрэг. Кавай пресизен дээр тогсныг харсан гоё байлаа гэд яг сая үлгэн ярьсан. Буруу санаж магадгүй. За. Сая дээр пресизен дээр Йокич бөмбөгийг хард араас нэг амар нөө том гараар таслангуудаа ороод 3 шидэд эцэгтэй Clippers үед Kawhi эрт гоё байх ч айгүй ямар ч ашиггүй байхгүй. Тэгээд өгөө плей-офф гэмтээ талбарлаа. Ер нь бол тийм байхгүй. Айгүй хэцүү дэлтэй ингээ нөөгөөд байх хэцүү эрт тоглоулаад байх. Тэгээ маань хэлээд ш нөгөө нэг Clippers ч 82 тоглолтын тоглогч 16 тоглолтын тоглогч 2 тусдаа аваад байгаа байхгүй. Тэ. Гэтэл 82-ыг авч явж байгаа л тэгэл CP-MIP сага аваад өгч штеп. Харин би бол 4 гарчихгүй. Би бол одоо жишээлбэл би бол 3-аас гарч магадгүй ч тэ. Зарим хүмүүс бүр Rockets ч юм уу Denver-ийг хожчихоор бүрэлдэхүүн гэж яриад байгаа байхгүй. Плей-офф таруул энэ баг нэж л доо. Clippers нэж л доо. Аа тэ. Чи Denver хин Aaron Gordon-ы гайхамшиг байгаагүйсэн бол Clippers-ийг бид нар дараагийн шатанд харж байгаа байхгүй. Тэгэл OKC-д бол 4-0 боллоо гэж байна. Өнөр тийм л байна. Тийм л одоо Denver-тэй сайн үтсэн шүү дээ, тэ. За өөр зүрсэн дээр юу Lakers дээр айгу бит хоёр дээгүр хичээд хүлгэн 6 дээр оролцсон юм байна. За эхний 3 бол угаасаа баг ялгаагүй адилхан харагдлаа. Бето ч нь Houston хойшлуулсан байсан. Тэр Rockets дөрөвдөө оролцсон. Миннесота 3 дээр Lakers. Lakers. Миннесота 8 руу оруулсан шалтгаан. Тийм Миннесота Тэмэр үлвсийг ярьж байхад хэлсэн дөө нөгөө нэг олигтой холбогч байхгүй. Одоо Майк Конлей гарны холбогч биш болсон. Тэгэнгүүт өөр орлохон байхгүй. Тэгээд Никол Александр Walker байхгүй. Тэр нэг Руди Гобер гэж нэг нөхөр дахиад 1 жил ингэж байгаа. Одоо тэр үуч бас 30 гараад явчихж байгаа шүү дээ. 30 2 3 таа юу болчихж байгаа шүү дээ. Тийм бохоо Embiid л лав өгш. Тий. Тэгээд нөгөө нэг хэлээдсэн. Рандл чинь яг нэг үлрэл алаад нэг үлрэл болоод байдаг юм баггүй. Яг ингэж хөлжилж явдаг юм баггүй. Би бол яг Антони Эдвардс чирсээр байгаа техник 6 л гэж харж байгаа. Гол нь харж байгаа. Тийм гол нь холбогчийн байрлалаа хин жил. За одоо ингээд үзэн штэ 12 сар хүртэл одоо Конли болж гинөө те Роб Дилинхэм болж гинөө болохгүй солилцоо их байх гэж хараад байгаа. Магадгүй. Солилцоо шаардлагатай байгаа. Тэгэхгүй бол энэ 3 жил ерөөс ямар ч өөрчлөлт орсон. Солилцоо хийнэ гэд юг солих юм? Холбогч дээр авчирсан шүү. Хард бэлтэй. Тэмэр боловсож юу гэх юм гээд байгаа. Тэгвэл Конли юм уу? Рандл юм. Эсвэл Рандл мандл. Дийлэн хайм. Дивичензо ч юм уу те эсвэл. Дивичензог нэг 3 шидэлт хэрэгтэй баг руу тэгээд нэг холбогчийг чаавь гэл. Коби Вайтмайтыг бол тэгэл авчихсан шүү. Тэг яг Миннесота нэг жоохон санаа зовж байгаа юм. Маргааш улирлын нээлтийн тоглолтод Антони Эдвардс эргэлзээтэй байгаа юм билээ. За шагаа гэлөө юу гэлээ. За тэрийг нарийн харсангүй шүү. Гэтэ тэр бас жоох муу мэдээ. Улирлыг бас тийм асуудалтай эхлүүлэгдэг те. Антони Эдвардс чинь жил нөө All NBA 1-р багт нэрлэгдэх зорилготой орж ирж байгаа хүн шүү дээ. Харин тэгээ бодохоор би нэрээ Чокитэй болцсон. Чокиг манай эдсэн жаах те. Манай Эдвардс ална MVP л гэдэг л. Тэгээ Эдвардс нөгөө нэг яг өнөөдрийн Lakers улирлын турш явах гэж боддог байхгүй. Оо зогсоогдчихгүй Эдвардс баг нь болж өгдөг. Тэн дээр хандл мандлын жил бол би бол олигтой тоглоно гэж бодохгүй. Данж би нэг фэнтези дээр авцлаа гэж. Авах болтгүй. За. Тэгээд ийм таамууд өгчээ. Тэгээд бид яг хэрвээ манай бето маань зөвшөөрөх юм болчих худлаад л. Бето зураг хийж гаргаж магадгүй гарахгүй ч биш магадгүй. Би график хийн. Гэхдээ юу яана? Өрөндийнх гээд гуруула нэг зурган дээр цогтой байна. Тус-тустай хэвэл миний таам гэдэг нөгөө нөхдүүд ингээд дашраараа хагаа магаа дараад ангри дарж орж ирээд. Тэгвэл гүнд бол гуруула цогтой нэг юм шүү. Та хоёроо чирээд гусчнаа. Өрнөд орнод тэгвэл 2 л зураг гаргачих. Тий, 2 л зураг гаргаад. За тэгээд шагналтнуудын эцсийн таамгуудаа өгчихв. Тэгээд ер нь өнөөдрийн подкастаа дуусгаж. Гэлс ярилвчтэй. За шууд Coach of the Year. Дэвид Адлман, JB, Bickerstaff, Mitch Johnson. Шууд финалистийн л. Финалист 3 финалист гинэ шууд авраг Дэвид Адлман. Би бас Дэвид Адлман гэж нөгөө нэг дугаар дээр хэлсэн шүү дээ. Тэг бол өөрчлөлмөр л байна. Гэхдээ одоо Дэвид Адлманаар явъя да. Би тэгтээ Quinn Snyder хэлмээр юу нэг хэлээ. Quinn Snyder тийм уусаа Атланта дээшилжүүл бас болох юм. Би нөгөө ягаад Дэвид Адлманыг ягаад өөрчлөх гээд байгаа гэхээр Дэнэр угаасаа нөгөө сайн байхыг мэдээд байгаа байхгүй. Аха. Бүх одоо нөгөө лиг даяараа хүлээлтэн тийм байгаа. Хүлээлтэн тийм байгаа байхгүй. Тэгэхээр авахгүй ч магадгүй. Сайн тасалжуулсан гэсэн. Би тэгээд Quinn Snyder-ыг одоо жишээлбэл тийм түрүү жил хин аваагүй шүү дээ. Марк Найналт аваагүй те. Бүсэд хэрэгүүлчихэд байгаа. Тийм шүү дээ. Хин авлаа? Хин авсан шүү дээ.
Өө Bickerstaff авсан шүү дээ. Тэгсэн тий. Биш, Bickerstaff худлаа ярьж шүү. Net Cavaliers-ийн. Kenny Atkinson. Kenny Atkinson авсан байхгүй юу? Тэр яг хүлээлтийг давсан байхгүй юу? Тэгэхээр би бас Atkinson гэнэ. Би зөв Chris Snyder гэжтэй. За. Би Jamal Mosley гэсэн. Mosley бол бай да. Орландо Magic. Тэгээд угаасаа сая би бүсийн финал гарна гэд баг хэлчихлээ шин. Дэмцсэн шиг дэмжиж ачих шиг. Магадгүй юу? Jamal Mosley авч магадгүй шүү. 50-аас дээшээ хожил авчвал бас боломжтой л юм бэл. За окей тэгвэл дараа нь Rookie of the Year. Cooper Flag. Найдлах. Cooper Flag. Зүгээр өрсөлдөх хүний Ace Bailey юм уу VJ Campbell гэж ярьсан баг тий. Dylan Harper байгаа. Dylan Harper байлаа. Trey Johnson. Тэгтээ чи юу гэсэн бэ? Нэг багаас 3 дараалж Rookie of the Year шагналыг авах зорилго чин зорилготой гэл юу гэлээ танаа. Тийм түүх харин байхгүй тий. Байхгүй хаа. Тэгвэл харин манай баг манай хамт олон ханцуу шамлая. Хэрвээ зүгээр Darren Fox-ийн гэрэл удаан байх юм бол магас яах болохгүй гэж. Fox тэгээ сэлгээ болцсон уу? Гэхдээ Fox тоглохгүй бол удаан нэг тоглохгүй гэмтэлтэй бол тээ. За тэгвэл Six Man of the Year. Six Man of the Year чинь авраг авахыг нь Reid гэсэн юм байна. Тэгээд тий Насрид. Гэтэ өнөөдөр шууд өрсөлдөөнд орж ирсэн кейс болсон. Nice. Бас байж болно. Би нөгөөний TJ McConnell гэсэн. Гэтэ одоо TJ McConnell ч удаан тоглохгүй. Тэгэхээр би Onyeka Okongwu. Гой сонголт чи Атланта Hawks. Чи ер нь өнөөдөр Атлантагийн фэн болж орж ирсэн юм шүү. Тэ. Бид Атланта Hawks нэлээ дээш явах гэж бодсон шүү дээ. За би гоё ард түмний сонголт болгоо PJ Washington гэж та. Сэлгэнээс оноо авалт болон минутаар нэлээд тэргүүлж магадгүй тоглож та. Flag гараанд толбогчор гараад байвал PJ Washington ч гараанд гарахгүй юу? Тэгжилээ. Хэрвээ Flag холбогч дээр гарах юм бол PJ Washington SF болж илээ. PJ Washington биш бол Санти Алтама. Гэж. За хэн юм бэ тэгээд? Хоёулангийн сонгож. Би ч гэсэн 6 дахь тэр өөр хүн нэрлэлмэл шүү. Washington-оор явчихё. Anthony Simons Washington-оор явчихё гэсэн. Anthony Simons чи яванда гараа мараа толчих واخ уу? Би бол тэгж хараад байгаа шүү дээ. За дараах нь. Дараачих нь MIP. Most improved player тэ. Ivy. Марио Хизаниагийн шагнал. Jaden Ivey. Окей. Ivey гимтцсэн шүү дээ. Би Jaden Ivey-гийн багийн анд Осор Томсон. Хоёр Детройтоос гэсэн. Чи Риса шиг гэхгүйсэн. Энд чинь 65-аас дээш тоглолт шүү дээ. Ivey-гийн гимтэл чинь нэг сар л байсан шүү дээ. 4-7 хоног гэсэн. Атлист 4-7 хоног гэсэн. Гайг бах уу? За би Дэни Авдияг хэлж ирсэн нэг Shady Sharp болгоч. Портланд тий. Shady Sharp хамгийн магадлалтай Amen Thompson яг өмнө хэлгээд. Харин тийм байлээ. Тий. Гэхдээ Amen Thompson угаасаа тийм хүлээлттэйсэн болохоор би нэг амар хайпилж бодохгүй байгаа шүү дээ. Яг өнгөрсөн үйлдэл статистикийг харах юм бол энэ үйлдэл амар жамп хийх байна. Би жишээлбэл сая плей-оффын тоглолтод бол багийн хамбараа хамгийн шилдэг тоглогч л байсан. Тэрийг харж. Одоо эн чин Rockets холбогч авахгүй болохгүй байна гэдэг хэзээ ойлгохыг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр болтол гарны холбогч авахар чинь стад бүр л сойлоор нь гэсэн үг л дээ. Тэгээ Amen Thompson-ыг жоохон зовоож л зүгээр үннийг хэлэхэд бүр үнэхээр бүр махын идэх гэдэг л яг тэгж тоглолоо. За Shady Sharp, Osor Thompson, Jaden Ivey. За дараа нь Defensive Player of the Year. Wemby. Chet тоглоомгүй. Би угсаа өмнөхдөр Chet гэд хэлсэн тий. Тэгээд OKC defensive rating-ээр нэгт ороод Chet магадгүй блоккоор Wemby-г аргасах юм бол яагаад болохгүй гэж тийм үст гэж бодож байна. Тэгээд автоматар л өгдөг л баг л та. Тий, жоохон. За тэгээд энэ clutch player of the year гэдэг шагналыг тэгтээ та хоёр тоодгүй. Тоодгүй шүү дээ. Тоох тэрийг. Тэр жоохон сонин тий. Ингээд тэр чин тэгээд яг бас авах хэрэгтэй хүмүүс өгөхгүй л үүдэж шүү дээ. Тий, ерөөсөө авдаггүй тий яг тухайн жилийнхаа гэд бодохоор өнгөрсөн жил Бранс авсан шүү дээ. Тэгээд Бранс байж болно тий. Тий байж болно. Тэрний өмнөх хоёр үйлрэл нь нэгдэнд Стеф авсан. Йок гэж авлаа. Стеф авдаг үйлрэл чинь Дерос нь авах байсан. Тий. Тэгээ Fox авсан. Йоо. Fox танаа Fox авсан. За. Тэгшээ. Энэ жил баг тэр шагналд орог Jaylen Brown раунд ирчих. За тэгвэл улирлын Йок гэж бодож. Йок ч clutch player of the year уу? Би Дэнүр тэгс тасарч хожоод байхаар Йок лигийн хамгийн класс тоглогч. Лука. Nice.
За тэгвэл лигийн хамгийн шилдэг спортсменшип. Жирүү болоод автоматор очдөг шагналаа шүү дээ. За тэгвэл шилдэг менежер яараа хам намаагүй юм. За. Тэгтээ нэр шилдэг менежер гэхдээ гоё сонирхолтой да уулын сонирхолтой шүү дээ. Сонирхоод үзүүлэх гоё сонирхолтой шагналтай. Тэ ч хинч тоодгүй л болохоос. Шилдэг менежер Дэнүрийн нөгөө нэг хоёр авч магадгүй. За бараг тийм баха. Тийм Дэнүр амжилт нь ингээд ээлжих юм бол түрүү жил ч өвксийн Сэмприс тавьсан тэ. Эсвэл Орландогийн бас менежер авч магадгүй. Гэхдээ Атлантаг яах. Тэгээд хавал MVP дээр Трейн гэж. За тэгээд сүүлийн шагнал болох MVP дээр санал асуулгаа. Шай. Яг гэж. Лука Дончич. Яа. Ингээ гуруулаа. Өөрөөр. Тийм шүү дээ. Угаасаа өмнөх дээр ингэж өгсөн. Тэгээд энийг батгаад ингээ. Хоёр Wembley топ 3 руу орж ирнэ гэж хэлж байна уу? Ирэхгүй. Топ 3 руу арай орж ирэхгүй хөө. Манай баг нөгөө нэг 5-аас арай бага уу? тий 5-аас дээшлэхгүй Тэгвэл болж. топ 5 дээр Топ 5 асуудалгүй баха. Ингээд энэ гурлаа бол одоо энэ гурвч нь бол топ 3 шүү дээ. Ойлгомжтой. Ер нь бол тийм. Тий. Араас нь Янас орж ирэх бах баг. Харин би бол шал өөр бодолтой байх юм. Эдвардс уу? Үгүй. Юун дээр орж ирж байгаараа Энтони Дэвисийг гэж бодоод байгаа байхгүй. Nice. 5 ч шүү дээ. 4 ч 5. Тий. Тэгээд чи нөгөө нэг юу Оригс ч дээш яваа шүү. Даасыг хөлнөлөө дээш цоочоо. Тий. Би тэд энэ дээр зүгээр Лекс доошлоод Лекс өлөл муу амжилттай шүү дээ. Тэгээд Спорс дээшчих юм бол би бол Вембиг эхний 3 ч магадгүй ш бодоод шүү. Манайх эхний 5-аар гарч ирвэл эхний 5 руу орж ирэх байх. 3 руу арай орж ирэхгүй л гэж. Яг гэж SC2 бол батгаад байгаа бол Ойлгомжтой. Тий ойлгомжтой. Яг тэр угс тэргүүлнэ. Харин тий сүүлийнх нь л хин бай гэдэг. Джейлен Брансон биш үү? Брансон энэ жилээр биш байгаа. Брансон гэхдээ түрүү жил эхний 5-д явж байгаа гинтэтиг алга болцсон тий. Айгүй өндөр явж ирсэн. Тэгээ нөгөө нэг одоо ч 10 урьл өөрчлөгдөх гээд байгаа шүү дээ тий. Зөвхөн Брансонгаар тоглодог сакс өөрлөх биш болох гээд байгаа шүү дээ тий. Бас хөөрхөн тэгэж явж ирсэн. Никс амар олон гой сонголттой байжсэн чинь нэгэн зодог талцсан дээ нэрээ. Нэр Брогдон талцсан. Хөөрхий юм уу Брогдон тэгээд ингээд энэ болохгүй л байсан юм билгүү дээ би хаан тий. Тоглохгүй л үсэж 5 6 жилийн өмнө лигийн бүх баг өсдөг тоглогч байсан. Өсөг тоглогч байсан. Тэгээд 3 жилийн өмнө ч тийм байсан. Брогдон ч тэгээд яаж талтаа зайлвал балгаатай гэрээ биш болохоор ер нь бол хасагдхаасаа өмнө гэж баг зод талж удаа л гэж бодсон. Тийм яг уу 40 50 биш 50 40 90 ир клубын бас зүгээр All Star болж чадаагүй ганц гişүү. Биш. Тийм шүү дээ. Бас гоё тоглож байсан. Ер нь бас их хурдан зод тайлж байгаа. Жохоо харамсалтай л тийм. Айгүй хойно руки болж орж ирээд тэгээд шагнал аваад тэгээд гоё явж байгаа бакс гэрээ авч өгөлдөггүй шүү дээ. MIP авлаа. MIP аваагүй. 6 man after. 6 man after явсан тийм. Босton тийм шүү дээ. Ер нь сүүлийн авсан том шагнал юм да. За нэг тиймэрхүү. Тэгээд бид хэд ер нь хамбуудаа гаргаад графикч хөрчих байх. Одоо бүр графикч болсон. За тэгээд өнөөдрийн авраг уу. Энийг энэ дугаар дээр хэлж болтгоо юм. Хэлж. Одоо нээлттэй яг улирлын өмнө хамгаалж байсан гэсэн үг шүү дээ. Түлөө. Та хоёр өөрсдөө юу гэж бодсон? Надад хэлж байна уу те? Би яг наагц гэсэн. Нагц. Чи хоёулаа нагц юм уу? Сүүлд OKC авраг авахд бити гайхаараа махараа гэж пост хийсэн. Үгүй хамгийн магадлал нь OKC л юм биш. Яах юм. Бид хоор дэнэрлж бодсон хэвээр л дээ. Чи зүгээр олонхын саналыг битсэн юм уу те өчигдөр бол ер нь. Тийм шүү дээ. Жоо лайк цуглуулсан юм уу? Лайк цуглуулсан юм. Жилөө. Тэгвэл за би OKC-г ч юу. За OKC гоё шүү. Тэ. Зүгээр байр машинаа тавьгүй юу? Back to back үү? Нагц. Хай. Манайс тэг байр машингүй л тэ яг. Ялгаагүй байж манай найз байр машингүй л тэ. Манай найз тэгтээ одоохондоо байхгүй л байгаа л та. Тэгтээ үлрэл дуусах үеэр болчих шоо гэдэг юм шиг муухай. Нагц чи байр машин гэвэл нэрээ юу гэх юм? Тэгэл Дэнүр гэсэн юм бантал Дэнүр л гэдэг. Би OKC гэж зүгээр back to back үзмээр юм. Гэтэ өнөөдөр OKC-г харсан чи яа эвгүй л шүү. Back to back үзэж Финалист нь төглөө. Нью-Йорк.
Яг. Угсаа Нью-Йорк л Тийм ээ. гурлаа. Гурлаад тэгсэн шүү. Тэгээд яг уу том баг юу NBA-д финалд гарах ашигтай шүү. Тэгээд Нью-Йорк Knicks би гэхдээ ингэж надад ингэж ажиглагдж байгаа. Ер нь NBA үзэгч буцаад ихсээд байна. Энэ нөгөө нэг хүн татдаг тоглогч олон болж байгаа холбоотой. Сая өчтөр Адам Силвер ингэсэн үе. Нөгөө 2 жилийн өмнөх Бостон Далласын финал шүү дээ. Тэрнээс илүү өнгөрсөн жилийн OKC Индиана гэсэн үзэлт нь хамаагүй давсан гэсэн. Тийм. Энэ чинь нэг хүн татдаг хүн олон Шай, Эдвардс, Дончич, Вемби гэл те. Яг мэдээд ороод ирж шүү дээ. Яг гэхдээ энэ дэлхийн шилдэг тоглогч нь үнэн. Гэхдээ яг энэ хүн татдаг дээр л явж орж ирэх байх те. Тэгээд дээрэс нь зүгээр тоглолтын аргаар л хүмүүс их гоё үздэг багууд болоод нөө. Тэгэхгүй уул нь харал та. Бостон, Даллас тэгээд Лука Дончич, Джейсон Тэйтум гэдэг чинь бүр хамгийн топ 5 тоглогч. Топ 5 тоглогч. Тэгээд хоёр том зах зээлтэй хот байхгүй. Тэнгүүд чинь Индиана болон OKC бол жижиг зах зээлтэй хотууд. За яг SG бол мэдээж топ 5 тоглож байна. Гэхдээ Халибуртон бол тийм биш те. Ингэнгүүд бас амар сонирхолтой байна. Яг уу Индианаг нөгөө нэг гоё Cinderella story болохоор бүгд үзсэн гэж магадгүй. Өнөөдрийн тоглолтын араас бас тэгж бодлоо. Одоо OKC чинь энд нэг юм 5-2 м гарантай нөхдүүдийг хурдаар илүүрхэж сандаргаж чадахгүй байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт спортын хөгжил ингээд хит яваад тэр нь яадаг хөгжил үгэнгүүд одоо бидний үзсэн сагсан дээр бол 5-2 м-тэй хүн гарч ирвэл баларна шүү дээ. Даруй завсарлага авч тэр тоглолтыг зогсоохгүй бол болохгүй шүү дээ ер нь бол. Тэгсэн чинь ерөөсөө тийм биш болцсон юм байлгүй эсвэл бүр спортоор. Тэгэнгүүт одоо ингээд мэдээ ороод харангууд гэмтэлтэд орсон мангар их болсон. Ер нь улирлыг ингээд ташраар гэмтэлтэй эхлүүлдэг болсон. Энэ нь тоглогч болон лигүүд нь өөрсдөө спортынхаа хөгжлийг гүйцэхгүй юм болов гэж үзсэн. Спорт нь бол ийм амар болсон. Тоглолтын хэмнэл хурд амар өндөр болсон. Тэгэнгүүт тоглогчид гүйцэхэ болчоод гүйцэх ёстой байгаад идэг. Одоо төмөр хүмүүс Леброн анх удаа ийм амар удаан өнжиж эхлүүлж байгаа гэдэг юм уу? Тэрт анх удаа эхлүүлэх. Одоо энэ тоглогч бүгд оргилуу тэмүүлээд байгаа байхгүй. Тэнгүүч нөө бүх бие махбодын өвч төр тесрэлтийн өвч төр ингээд бүр хамгийн пик үе рүүгээ очиод байгаа учраас тэр чинь нөгөө нэг гэмтэл бэртэлж амар их болоод байгаа шүү дээ. Зарим нь пикээсээ давах гэдэг шүү дээ. Давах гэдэг байхгүй. Утгаал гэдэг шүү дээ. Нөгөө нэг уг нь мэддэг сагсаараа Rockets-ыг их бөмбөг алдна. Анти рекордын эзэн болно гэдэг чинь зүгээр дэгстүүлж байгаа л зориуд дэгстүүлж байгаа л асуудал. Тэгээд тэгтээ тэгж бодсон. Айгүй их бөмбөг алдах байх, айгүй их оноо алдах байх гэж бодсон чинь тийм биш болсон байлээ. Тэр өөрчлөлтийг анзаараагүй байсан гэж боддог. Тэгж өөрчлөгдсөн байж магадгүй гэж бодсон. Гоё үцэг байна. Тэгээд манай бето энэ дээр бол байрам шинэ тавина. За тэгээд манай подкаст энэ өрөөд өндөрлж байна. Тэгээд дээрэс нь одоо 7 хоног болгон тогтсон цагтаа тогтсон өдөр тогтсон телевизээрээ гарах. Тэгээд тогтсон телевизээрээ гараад явна. Тэгэхээр манайхан бас хүлээж агаад манай телевизээрээ үзээд давхараас YouTube-ээр үзээд юм тий. Донешнуудаа сайн өгөөд. Манай ч одоо яг анх удаа 7 хоног болгон тогтмол ингэж 7 хоногийн тоглолтууд ингэж ярьж мэрж явах гэж байгаа үү тий ер нь тийш. Өмнө нь бол нэг 10-аас 15 хоногт нэг гэсэн зарчимтай явж ирсэн. Тэгэхээр одоо яг юм нэг тогтсон ажил болоод явж байгаа. Тэгэхээр манайхан бас гоё дэмжээд өгөөрэй. Тэгээд NBA Lover Boys-ийн бол давталтууд бас NTV Sports-оор аягүй их гарч ирлээ. Өөрөө өглөө ч юм уу те. Тэгээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд YouTube суугаа голон subscribe хийгээрэй. Та аягүй их subscribe хийдэлгүй үздэг хүмүүс бараг тал шахуунууд юм билээ. Зүгээр randomly ордог ч юм уу те. Тэгээд бидэндээ хамт авсан баярлалаа. Peace out. Баярлалаа. NBA is back. Boom. Бубум юу вэ?